Тэгэхгүй энэ Монгол хүн нь Монгол хүндээ ер нь итгэдэг юм уу? Алдаж үзээгүй хүн бол би бас бишээ. Та надад итгэж гэхэд яаж зөвшөлддөг вэ? Negotiation юу хэрхэн явагддаг вэ? Short хариулт бол ерөөсөө л хүний итгэлийг алдахгүй л байх. Гэтэ явж нөгөө та тэнд нэг юм өөр амьдах хэрэгтэй шүү дээ. Итгэл авсан хүн нүчиж болохгүй шүү дээ. Тэр их итгэлийг даах чи өөрөө бас pressure. Одоо цанхаар өсч мэ санагдчихсан чанга үе. Аягүй болно шүү дээ. Зөндөө шүү дээ. Цонхоор өснө гэдэг хүнд үг байгаа. Эрэгтэй хүмүүс өөрсдөө сэтгэл зүйд хэр анхаарах те. Яаж анхаарвал ер нь зүгээр. Миний хувьд бол яг цэвэр спорт. Чин филдэд сурна. Хожигдно гэдэг чинь бухимдал шүү дээ. Гэхдээ move on хийж штэ тий. Бас нэг энд одоо ингээд нэг beauty чинь хүн солиохгүй байх гэдэг чинь амар beauty штэ. Өөрийгөө яг хэмлэхгүй байх штэ. Би нэрээ тэгсэн болов би ингэсэн fuck off. Хүн юу гэж бод. Жинхэнэ fuck you. Тийм л дархлаатай байж иж ямар ч гэсэн 15 жил болно шүү. 101. Welcome to Industry Cast podcast. Зя сайн байцгаана уу? Тики тойр хийж байгаа подкастын 2 дахь дугаар. За 2 дахь дугаарын зочноор сүүлийн 15 жил технологийн бизнес хийж байгаа New Media Group-ийн үүсгэн байгуулагч, Erxus Inc компани үүсгэн байгуулагч. Тэгээд Erxus Inc-ийн хувьд болохоор 22.5 сая долларын үнэлгээтэй Америкт бүртгэлтэй ийм компани байгаа. Тэгээд туршлагатай одоо Монголын стартапын community-гийн томчуудын нэг Shark-уудын нэг те. энд харилцаж байна. Хүрэлцсэн баярлаа. Баярлаа. За тэгээ шууд юу ачиж гэж бодож байна. Нөгөө энэ стартапын community дотор бол та ингээд айгүй олон ингээд одоо урт удаан хугацаанд байж штэ тий. Тэнгүүд манай одоо энэ IT-ийн залуучууд ер нь юун дээр алдаад байна. За залуучуудаа гэхээс илүү бас ер нь өөрийнхөө алдааг ярьсан зүг баг тий. Тэгээ. Би бол яг одоо яг дотроо бол үнэхээр алдаа дутагдал фейлер гэдэг зүйлийг бол одоо жинхэнэ усаагаар болгож зарим тохиолдолд бол хурцлж ер нь бол яг хөө мэдээж ирээдүй хооч залуучуудынхаа замыг засах ажлыг бол бас тодорхой хэмжээнд гайгүй хийсэн гэж бол боддог. 15 жил бол бас баггүй хугацаа бид нар ч одоо Erxus гэдэг бүтээгдэхүүн дээр төвлөрж байгаа боловч яг энэ дээр төвлөрөхөөс өмнө бид нар чинь одоо 4-5 бүтээгдэхүүн хийж үзэж гадагшаа маш олон удаа явж үзэж пич хийж ингэж нөгөө алдаа оноог бол ер нь тултал гаргасан да. Одоо Erxus бол ингээд би бас тань хэрэглэгч нь байгаа шүү дээ. Тэгэнгүүт харангуут ингээд амар том юм Transformers шиг юм том робот ингээд жишээлбэл бүтцэн байгаа гэж харагдаад байгаа байхгүй. За баг HubSpot-ыг орлуул орлож чинь, ManyChat-ыг орлуул орлож чинь тий. Юу гэдгийг ингээд нэлээд олон өөр төрлийн ингээд сервисүүдийг орлох боломжтой. Ийм том Transformers шиг юм машин бүтцэн байна. Гэхдээ энэ хүртэлх замчин бол ингээд хол тий 15 жилийн tech entrepreneur-ing career гэдэг бол айгүй хол зам. Тэгэнгүүт би хэрвээ буруу ойлгоог бол та эхлээд маркетингээс сурвж орж ирсэн байх гэж санаж байна. Тэгэнгүүт ер нь яаж явж байгаад орчив? Эхлээ нэг жоохон background info бас өгсөн зүг байх гэж бодож байна. Тэгээ хоёлаа тэр алдаанууд руу бас сайн. Зөв. Ер нь яг 2010 онд гол харсан зүйл бол ер нь одоо олон улсын зах зээлд Монгол бизнесийг гаргахад технологи, креатив, за одоо интернет маркетинг гэдэг зүйл хэрэгтэй юм байна гэдэг концепц дээр ер нь бол яг эйженси модельээр эхэлсэн. Веб, мобайл ап, креатив, маркетингийн тодорхой хэмжээнд зөвлөгөө өгчсэн. 10 онд бол Facebook дээр компаниуд байгаагүй, веб дээр компани цөөхөн ийм 90 цаг үе байсан. За хоёрдугаарт ер нь тодорхой хэмжээнд орлого олоод за сервис бизнесээр бол урт удаан явах боломжгүйг ойлгоод ямар ч үсэн бүтээгдэхүүн их өстой. Тэр бүтээгдэхүүн нь ер нь л одоо дэлхийд номер 1 газар хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдэг нэг ийм томьёолол ингээд яаж хийж байгаад суудсан. Тэгэл эннийхээ төлөө л ер нь бол зүтгэсэн гэж хэлэхэд болохоор тий. За мэдээж эхлээд бол ингээл харанхуу талдаа тий бид хэд ч одоо анхны бид нарын бүтээл бол PIP гэдэг нэртэй манай одоо Android-ийн co-founder Zaki маань ер нь idea байсан. Илүү яг ингээл IG, Pinterest-ийг бид нар хараад тэд нэр тухайн үед
тэр одоо юу гэдэг анхны seed хөрөнгө оруулалтаа татаагүй байх үед бас ингээл үзэл явжсэн. Тэгэл тэр хоёр хөрөнгө оруулалт татаад за болин явахгүй юм байна. Серверийнхаа зардлыг дэлэхгүй юм байна гэж болж исэн. За дараа нь ингээл янз янзын. Тэгээ ер нь бол яг Erxis дээр бид нар чинь 16 онд бол яг бизнес модель ойлгох гэж бас нэлээд явсан. Тэгээд яг ингээд Erxis чинь эхлэхээс өмнө бас олон одоо 4 төсөл байсан. Тэгээд 4 төслийг одоо 2013 оноос хойш Америк яваалаас очиж pitch хийгээл фейлдэл хэд хэдэн арга хэмжээнүүд дээр очиод бас фейлдэл. Тэгээд яг нь ер нь яг ойлгосон одоо нэг зүйл бол яг бизнес модельөө ер нь ойлгосон. Тэгээд тэгэхдээ яг ерөөсөө бас нэг давхар ойлгосон зүйл бол ер нь Монгол инженер, Монгол гэдэг улс, магадгүй Монгол компани өөрөө дэлхийд ер нь хумхын тоос юм байна гэдгээ ойлгоод тэгээ ер нь бол эхлээд өгөх хэрэгтэй юм байна тий. Ер нь Монгол инженер одоо яг бизнес модель маань бол open source буюу миний хийсэн бүтээл, миний хийсэн их кодыг та үн төлбөргүйгээр ашиглаж болно гэдэг модель шүү дээ тий. Тэгэхээр нээлттэй тий. Нээлттэй их гэж ярьдаг. Тэгээ энэ өөрөө ер нь бол яг бас одоо юу гэдэг философийн хувьд бол бас айгүй чухал зүйл. Одоо 16 онд бол яг үүндээ open source тэгснэ тэрийгээ ингээд амжилттай бизнес болгож байгаа кейсүүд ч ер нь бол яг харьцангуй бас цөөхөн. Гэхдээ мэдээж ингээл Red Hat-ийн 34 биллион ч юм уу гэл том одоо юу гэдэг open core гэл модель гарч ирэл. Одоо AI дээр ч гэсэн open weight гэл тэ датагаа үнэлдэг ч гэдэм ингээл янз янзын гэхдээ эцсийн дүндээ ер нь бол энэ IT-ийн салбар бол өөрөө өгдөг юм байна. Ер нь бол Монгол инженерүүд, Монгол компани тэр одоо ч гэсэн ер нь бол Монголд open source бизнес модельд итгээд захирын үндий зорж байгаа компани байхгүй байгаа. Одоо тэрлээ асуултанд хариулах тий. Хоёрт олон улс руу гарах бизнес модельээ бас сайн ойлгоогүй кейсүүд бас ер нь байна уу гэж бас боддог. Тэгээ 16 онд ер нь бол яг бизнес модель бол open байлгая. Хоёрдугаарт өөрсдийнхөө асуудлыг шийдэе гэж яг бас бүтээгдэхүүн хийсэн. Тэрнээс чи өмнө нь одоо жишээлбэл PIP дээр бол тэр ерөөс асуудал бидний асуудал бас биш байсан байхгүй. Тэгэд одоо зүгээр ажигаа ашиглаж болохоор ч юм шиг те. Яг одоо Erxis-ийн юм чинь бол бид нар Intercom, HubSpot-д өндөр үн мөнгө төлөөд тэрэндээ бас burn болоод шаарлахад бас яагаад энэ төлөвлүүд үнэхээр ийм өндөр үнэтэй байгаа юм гэдэг юм байсан. Тийм ер нь бол бизнес модель тэгээд өөрсдийнхөө асуудлыг шийдэе. Бас яг уу ер нь бол бас open байлгасан гол зорилго бол бас бид нар тодорхой ингээд прожектуудыг эхлээд явж байгаад бас шантраад байсан. Тэгэнгүүт ингээд нөгөө залгамж халаатай үргэлжлүүлэх боломжтой гэдэг юм байсан. Ер нь дөрөвт бол яг үнийг хэлэхэд манай баг хүүг эрхэс гэдэг. Тэгээ яг Erxis гэж бол яг бичигддэг л дээ. Гэхдээ бас зүгээр цаанаасаа хүн бол өөртөө ч гэсэн ингээд тухайн үед ч гэсэн яг өөрийгөө нэг хурцлж исэн зүйл бол хүн өөрийнхөө одоо хүүхдээс бэбигээс бол хизээч give up хийхгүй шүү дээ. Тэгэхээр би бол бас ингээд тархиндаа буутуулгаад дотроо за fuck те Erxis-с шантрах юм бол за тэр бол одоо юу гэдэг хүүхдээсээ шантарч шүү те. Тийм бас нэг тийм ингээд ер нь бол мэдээж ингээд бизнес эхлээд одоо яг тухайн үед Erxis-ийг эхэлж исэн үегээ бодох юм бол 16 он гэдэг чинь өөрөө бас ингээд 6 жилийн хугацаа гэдэг бол бас л хөөрхөн хугацаа байна тий. Энэ хугацаанд чинь ингээд одоо дэшээ доошоо юм зөндөө болж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол ийм түүхтэй. Одоо бизнес модель гэдэг үг ингээ сайн гарчлаа л да. Тэгээд мэдээж ойлгож байгаа. Окей, бизнес модель чинь бизнес модель шүү дээ гэж бодож байгаа айгүй хүн байгаа. Гэхдээ сайн ингээд яригдсан термээр болохоор
бизнес модельо ойлгох гэдэг үг яригдчихэж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт бизнес модельо ойлгоно гэж яг юу юм те? Ер нь бизнес модель гэж юу юм гэдгийг ярихгүй болохоор одоо зүгээр л одоо юу гэдэг яаж мөнгө олох гээд байгаагаа бизнес модель гэдэг гамаа гэж ингийн хэлж болох ч гэсэн те бас яг тийм юм уу те? Бизнес процесс юм уу те? Яг юу юм те? Ер нь юу штэ? Open source гэдэг чинь баг бизнес модельгүй бизнес модельхгүй. Тэ бодолтой одоо за тэргэл IT-ийн хүн яг нэг GitHub дээр нэг репо нээчлээ. Яаж тэрийг monetize хийх юм гэдэг чинь яг үнэндээ бас одоо ч гэсэн зарим талаараа unclear хэвгүй. Яг юу гэдэг. Тэгэхээр айгүй гоё асуулт байна. Ер нь яг мэдээж тэр үедээ ч гэсэн бүх одоо ирээдүгэ юу гэдэг те яаж ингээд одоо орлого гэдэг зүйлд яаж хүрх вэ гэдгээ бол бүрэн харж чадсан уу гэвэл бас ер нь бол үгүй. Гэхдээ нэг ойлгосон зүйл нь бол ер нь яг хуу тодорхой хэмжээнд бас ийм зөв ийм шийдлүүд бол яг харагдчихсан. Жишээлбэл бид хэдий чинь бас нэг одоо юу гэдэг нөгөө Erxis-ийн анхны одоо 2016 онд бид нэр сонгосон програмчлалын хэл JavaScript нь өөрөө Meteor гэдэг тухайн үед одоо front end back end бас багцлсан девелоперт бас илүү тийм ойр түүл байсан. Энэ Meteor дээр суурлаад одоо ч гэсэн маш амжилттай явж байгаа Slack-ийн open source хувилбар Rockchat гэдэг бас байсан. Энэ ингээд бас ганц хоёр төлөвүүд бол тухайн үед яг байсан. Гэхдээ ер нь яг ийм HubSpot-ийн гэдэг ч юм уу, Intercom-ийн гэдэг ч юм уу, яг ийм арай ниш, арай нэг ийм тэр утгаараа бол бас байгаагүй. Хэдийгээр тэгтээ яг уу тэгэхээр энэ бизнес модельо ойлгох процесс гэдэг маань эн чинь ер нь одоо наа чи ер нь амар гоё асуулт байж. Ер нь эн чинь яг ингэсэн үг л дээ. Хүнд ингээд мөрөөдөл, амьд явах, утга учир, legacy ингээл одоо юу гэдэг хүний нэ одоо ноён нуруу одоо ингээл бүр хамаг энэ үнэт зүйл юу гэдэг те нэг юм байна штэ. Яг хүрхийг хүсэж байгаа эцсийн магадгүй цэг, үлдээхийг хүсэж байгаа эцсийн цэг ч юм. Нөгөө талд эн чин survival штэ. Цалингаа тавих, татвараа төлөх одоо яах вэ? Төлөөлөх хоолой. Наадах яг одоо асуултыг чинь яг гоё миний зүгээр өнөөдрийн өнцгөөс ингэх бол энийг алдахгүй, энийг алдахгүй баланс олохгүй. Тэгсэн мөртлөө нэг юм захиурын үндийгээд мөрөөдөл яваад идэг. Тэгэхэр чин би яг мөрөөдлийнхөө төлөө бүтээгдэхүүн хий гэвэл магадгүй ингээд заахаа open source of HubSpot гэд бай гэж бодъё. Тэгэхээр энийг Монголд тэгвэл эний чинь хүн нь ойлгоод харилцагч нь ойлгоод авж гинүү чи түрүүнсэн шүү дээ Transformers болцсон байна. Болтрон болцсон байна. Яагаад бас ийм олон юм болчихв. Одоо тэргэл бол бас мэдэн шүү дээ. Ер нь софтвер компани бол нэг зүйл рүү маш сайн ниш фокуслдаг. Гэтэл бидэд зарим талаараа фокусаа алдсан юм шүү гэж ч бас харагдахаар хүсчээд гээд те. Хүсчээд яг зөв. Тэнгүүд яг энэний балансыг олох, ойлгох гэдэг өөрөө айгүй beauty. Энэ бол бүр чинь би бас дунд нэг юм ачиж бас нэг энд одоо ингээд нэг beauty чинь хүн солиорхгүй байх гэдэг чинь амар beauty шүү дээ. Mentally, physically бас нэг тэ өсөрчихгүй байх гэдэг чинь ер нь бол амар том юм. Тэр чинь хувь хүний юм. Ер нь яг тэгэл эцсийн дүндээ хувь хүний юм. Гэхдээ ингээд олон юмны баланс юм да тий. Яг бизнес модель гэдэг бол. Гэхдээ яг би миний вершн шүү. Мэдээж яг өөр вершн бол одоо фаж тий хоёр шар Google дээр доллар. Тэр өөртөө хайгаад доллар. Тий хоёр шар нийлээд нэг асуудал шийдээ. Окей. Жохон явчих тэгж байгаа хөрөнгө оруулалт олчин Ivy League team whatever X Google X Facebook эн чинь яг зарим different одоо сценариуд дээр бол мэдээж different. Гэхдээ
come on Монголоос те No Angel VC байх үед те ингээ өөрийнхөө яг ингээ өгдлүүдийг одоо ингээ бодонгууд чаавас хэмжээ байж болох ингээл одоо өөрийгөө тайвшруулж байгаа зүйл нь бол одоо байж болох мэдээж хүн best effort-а гаргаал юм. Гэхдээ бол мэдээж өнөөдөр үеийн өндөрлгөөс харахад бол олон алдаа дутагдал олон энэ цаг хугацааны үед те тэргэл бас дөрөв хэлсэн шүү дээ те. Ингээ мэдээж 10 хэдэн жил болсон залуучуудад маань гаргаад байгаа алдаа гэхээр яг үнэндээ одоо ингээд 2 юм уу 3 залуучууд айгүй зөв нийлээд бид хэдийн нөгөө алдаа дутагдлыг бол тэр хэд маань зарим нь мэдгчгүй зарим нь мэдээд магадгүй ингээд бис гээл те явах тийм боломжууд бол зөндөө байгаа. Тэгэхээр одоо яг ингээд миний алдаа дутагдлууд өөрөө яг өөр залуучуудад бас хэр хамааралтай вэ? Хэр relevant вэ гэдэг бол бас эвгүй тийм. Яг нэг стартапыг ярих юм бол айгүй олон зүйл байгаа юм л тэ. Багаас ахуулаад санаа. Тэгэл тэрийг магадгүй IT-ийн бүтээгдэхүүн байх юм бол хөгжүүлэлт гээл тэ. Маш олон зүйлүүд байгаад байдаг. Тэгэнгүүт яг хөө ерөөхдөө асуух гэдэг юм стартап анх хэлж байгаа. Тэгэнгүүт тэрийг ингэж тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт байвал nice. Гэтэ хөрөнгө оруулалт эзэнээс дуустдаг байхгүй тэ. Тэгэнгүүт түрүүний таны ярьдгаар маш олон юм руу өсчихээр яг нөгөө фокусаа алдаад яагаад алдаж ийн гэдэг асуулт байгаа. Тэгвэл мөнгө болоод шүү дээ. Тэгэнгүүт Монголд ер нь бол за Монгол гэж асууч. IT-ийн компани ялангуяа стартап IT-ийн компани халтуур хийхгүй бол амьдрах ер нь боломж гэх юм уу те байна уу? Одоо яг нэг юм бүтээгдэхүүнээ зараад яг уу одоо өстой яаж байгааг бол мэдэхгүй байна. Яг үнэндээ. Тэрнээс гарсан байна уу? Ваа BTT өвдөө. Гүй BTT одоо ч гэсэн халтураа хийж л байгаа. Одоо за халтураа гэдэг маань яг арай л яг халтур гэж хэлдэг. Юу хэлжлээ те. Гэхдээ нэгсэндээ сервис л гэсэн үг шүү дээ. Сервис үйлчлэгээ үзүүлж BTT одоо ч гэсэн үйлчлэгээ үзүүлж байгаа. Тийм. Тэгэхээр яг BTT-ийн хувьд зарим талаараа одоо ч гэсэн тодорхой хэмжээнд сервисээсээ бол тийм гараагүй юмнууд бол байгаа. Тийм. Яг нөгөө ингэж байгаад байдаг шүү дээ. Гадаадын нөгөө алдартай дуучид жишээлбэл энэ тентгийн тайзан дээр ч юм уу те эсвэл энэ тентгийн нөгөө ивентүүд дээр халтур хийдэггүй гэдэг те. Одоо жишээлбэл одоо хинч үдийн JB ч юм уу те. Тэгэнгүүт энийг эргүүлээд аваад үзэх юм бол Facebook ч юм уу Google ч юм уу тэр хүмүүс тентгийн инженерүүд халтур хийхгүй амьдраад шүү дээ те. Гэдэг яг зүгээр нэг юм difference гаргаж ирэх гэж бодож байсан. Яа тэрний нөгөө орон зайн одоо жишээлх юм бол Миндахын кейс бүр монголчууд хөрөнгө оруулалт гэдгийг бараг нэх ойлгодгүй те мөнгө хийгээд те хувьцаа equity shareholder болох те тэгээд тэрний хүлээлт урт хугацааны хөрөнгө оруулалт моруулалт тэгээ стартап юм ингээд бүх term байхгүй байх үеэс эхлээд одоо хөрөнгө оруулалт өгдөг хөрөнгө оруулалт нь юмд хүрдэг ялангуяа IT компани дээр те ирэх хүртэл очиж байгаа шүү дээ те тэгээд олон юм нийл гэрч болчлаа л. Одоо залуучууд бол жишээлбэл халтур хийхгүй бол амьдрах байх би бол гэж бодож байгаа. Халтур хийхгүй амьдрах үуч хэмжээний нөгөө өөрсдийнхөө үндсэн бизнес модельийг хэрэгжих хүртэл тий тэрнийхээ гоо зэкслэн харах хүртлээ ингээд хөрөнгө оруулалтууд босгоод тий хөрөнгө оруулалт нь дуусангууд дахиж нэмж босгоод Series A, B гэдэг ингээ яваад байх боломжтой юм хөрөнгө оруулалтын тоглолтын нөхцөл бүтцэн баг гэж би бол хараад байгаа. Үнэхээр хангалттай сайн бизнес модель мөн бол яг BTT-ийн бас нөгөө ер нь сонгосон бизнес модель маань өөрөө бол бас яг классик утгаараа бол угаасаа л сервис байхаас одоо санаа нь аргагүй. Тэгэхээр бид нар чинь ингээд нэг юм за B2B софтвер те за open гэд тэгж байна. Тэгэнгүүт ерөөсөө л яг классик утга нь ерөөсөө л бас enterprise solution нь тусдаа тэрийн нэг тусдаа license-тай ч юм уу тусдаа custom development хийгддэг ч юм уу ер нь яг хөө тиймэрхүү одоо кейстэй гэсэн. Та дөрөв нөгөө гадагшаа ингээд
pitch хийж штэ тий. Pitch-эн дээр ахаа зөндөө юм ярина. Гэтээ анх гадаадад очоод тэр олон одоо хөрөнгө оруулагч нартай уулзж байгаа. Миний бодлоор бол баг Монгол улсад IT-ийн салбарт хамгийн олон pitch хийсэн хүн болов гэж бодож байгаа байхгүй. Зөндөө фейлсэн түүхүүд их байгаа. Success болсон түүхүүдийг бол бид нэр одоо харж штэ. Энтэс хөрөнгө оруулалт авлаа инглээ тэглээ. Тэгэхээр ер нь тэнд байгаа хүмүүс Монгол улсыг бүр задлаад харах юм бол Монгол улс энийг IT-ийн компанид итгээд хөрөнгө оруулах гэдэг шүү дээ. Тэр хүмүүс яагаад одоо хөрөнгө оруулалт татгалзаад байна? Нөгөө талаасаа яасан болоод зөвшөөрсөн байгаа дээ. За яг хоо ингэж хэлвэл зөв байна. Одоо ч ойролцоогоор 160 гаруй хөрөнгө оруулагч ер нь байгаа тий. За цэвэр одоо бол эн чин ер нь нэг 40 арай хүрэхгүй хувь нь ер нь бол нэг гадны хөрөнгө оруулагч. Цэвэр онлайнаар хараад, гитгийг хараад, бидний вебээр ороод KYC-га хийгээд харанхуу хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс гэсэн үг тий. За яагаад одоо юу гэдгийг хөрөнгө юу гэж асуулаа? Тэр хүмүүс ер нь яагаад хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргаад байна? Монгол IT-ийн компани. За Монгол тэгэхээр би нөгөө оруулсан хүмүүсээ бол сая тодорхойлчлаа шүү дээ. Ер нь бол цэвэр онлайнаар яг maybe нэг ганц хоёр уулзсан хүмүүс бол байгалах ингээ харанхуу итгэж хөрөнгө оруулсан гэсэн. За яг бид нар ч одоо яг энэ хөрөнгө оруулалт одоо 60 гаруй би ч баг визитэй энжлүүдтэй уулзсан. Яг ийм road show гэх юм уу идэвхтэй үе бол ерөөсө 2018 онд бид нар Google-ийн тодорхой хэмжээнд тэтгэлэгтэй Black Box гэдэг хөтөлбөрт яг захиурын үндэд нэг 14 хоногийн билүү 3-7 хоногийн чөлөө хөтөлбөрт хамрагдаад тэндээс олж авсан connection-ороо үргэлжлүүлээд би чинь нэг 4 сар 6-7 сар юм байна. Америкт яг байгаад хүмүүстэй уулзсан. Яг хоо эхлээд бол ингээ яг хүн тэр тэгтээ бас Америк гэдэг улсын бас онцлог юм бол байгаа. Эхлээд ABC гэж бодно. American born Chinese ч юм уу те. Эсвэл American born Korean гэж бодно. Гэхдээ ингээд яг хоо юм яриад хүн чинь мэдээж одоо Монгол гэдгээ нуух үндслэл байхгүй. Үгүй одоо яагаад ч яг л явангууд Монгол нь гараад ирсэн. Явангууд Монгол нь угаасаа гарч ирнэ. За тэр бол ер нь no гэдгийн угаасаа бараг 50% шууд. Яа. Чин хүн гэл толгоонд хүн болгонд мэдээж би ямар стереотип байна вэ гэж асууж чадахгүй шүү дээ. Гэхдээ л эрх хүч нэг хүн амын мэддэг байлгүй те. Эрх хүч одоо мэдээж Америкт хэр их том community байгаа байлээ. Энийг чинь одоо юу гэдэг амжилттай стартапын тоо ер нь хэд вүлээ. Одоо мэдээж энтгэг хүн байх, хятад хүн байх, солонгос хүн байх, амжилттай стартапынхаа одоо тооны магадлалаараа эн чинь те энэ MJ-гийн чинь ард хэрэг одоо амжилттай стартапууд байгаад тэгээ эднэрийн ингээ гоё community ингээ би нэгэ хэр дэмжих бол эсвэл ингээ юзерийн тоон хэр байх бол ч гэдэм үү хөрөнгө оруулалт ядаж борлуулалтаа тий одоо ашиг гаргаж авч чадхаар байна. Тэгээд Америк ч өөрөө ингээд цэвэр community улс тий ерөөсөө л хятад бол хятад, солонгос бол солонгос одоо ингээд хар бол хар одоо юу гэдэг чинь. Тэгэхээр ерөөсөө тэр бол ерөөсөө айгүй өөхөөсөө одоо айгүй хэцүү зүйл. Одоо яг хөө ингээд Монгол фаундерууд төрж эхэлж байна. Ер нь бол яг сая ингээд түүх боллоо шүү дээ. Y Combinator-т тийм шүү дээ. Бэлгүүнгээд залуу маань тэнцээд орцсон. Энэ бол бүр Монголын стартапын түүх хгүй. Big huge. Би одоо 2011 онд одоо зарлал юм хараад 2012 хүн шүү дээ. Тэгээ энэ чинь хажуугаар одоо shortlisted Монголын shortlisted бид нар чинь 18 он юм уу та. 8 онд бид нар чинь видео интервью өгчээсэн шүү дээ. Одоо энэ чинь бол Око сонсоод тухайн үед энэ бол Монголоос одоо номер одоо
Ямар ч гэсэн ингээд мөсцсөд 2 дугаар шатанд видео өгнө гэдэг бол гэдэг. Одоо энэ бэлгүүн маань бол асар том huge мэдээ байгаа. Бэлгүүний араас бол одоо олон компанид мөрөөдөл үүсээсэ бэлгүүн маань ч гэсэн амжилттай одоо дараагийн хөрөнгө оруулалтынхаа юмнуудаа close хийгээсэ гэж бол үнэхээр бодож байгаа. Ингээд бид нар одоо юу гэдэг Америкт ядаж нэг 5 10 ийм стартапын гой түүхтэй болохыг л би бол одоо хүлээж байгаа, дэмжиж байгаа одоо юу гэдэг доторноос оролцоод түүхийн бүтээгээд явахыг хүсэж байгаа. Мэдгүй хүмүүсийнхэн бол одоо Y Combinator гэдэг бол дэлхийн одоо хамгийн том хурдсуур хөтөлбөр стартапуудыг бойжуулдаг. Тэгээд одоо инвесторуудын network бол дэлхийн хамгийн том инвесторуудыг багтаацсан байдаг. Тэгээд ороод тэнцээд тэнд байгаад хөтөлбөрт нь бойжоод ингээд гарна гэдэг бол ер нь бол ингээд цагаан зам татж байгаа маягийн тийм том одоо амжилт байгаа. Жинхэнэ утгаараа left те. Жинхэнэ утгаараа left. Тийм зүгээр ер нь бол яг нэг ингээд хөтөлбөрт нь багтсан ч тоо бол ихэлтэй 100 за сүүлийн үеийн тоонуудыг бол мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн 100 200-аад бараг компани ордог. Ер нь л эдгээр чинь бол дэлхийн өнцөг булан бүрээс тэ бараг хар урдаас баг acceptance rate шүү дээ. Тэгэхээр тэр бол тэнд байгаа 200-г бол тодорхой хэмжээнд одоо юу гэдэг VC-нүүд бол бүгдийн юу вэ гэдгийг уншдаг үздэг. Тэр амар юм байна. Одоо та нар үйдэг ч тийм. За энэ Америк төрсөн хятад эсвэл Америк төрсөн солонгосоо гэж бодож байгаад тэгээ Монгол мэдгийг мэдээд баг үгүй гэж хэлж байгаагийнх нь 50% шалтгаан болж байгаа гэдэг ч байгаа шүү дээ. Тэнгүүт тэрний ингээд Монгол гэд сонсоод окей тий how many unicorns are there in Mongolia гэж хайхад байхгүй тий. Тэгээ ингээд тэрнийг ингээд одоо бол Y Combinator тэнцэн нэг мэгтэй болж малаа л тий. Тэгэл LGV гэж байгаа шүү дээ. Тэнгүүт энэ Монгол гэдэг нэрийг тахлах ер нь зүгээр Монгол оюуныг зарах гэж ярьчих л та. Яг шулхандаа хэлгээд. Монгол оюуныг заръя гэхэд саадулж байгаа амар чухал юм бол мэдээж Монголын брендинг байгаа. Гэхдээ цаашаага дахиад монголчууд бидний өөрсдийн ямар асуудал байна гэдэг рүү дахиад жоохон орё гэж бодсон л. Яг нэг Монгол одоо фаундерууд очиод пич хийхэд те бид нар яага шахахгүй байгаа юм бэ? Уу яг одоо ингээд мэдээж үлдсэн 50% төр. За яг сайн нөгөө тийм нэг за би одоо том хэлсэн байж магадгүй. Гэхдээ нэг 50 хэлчихлээ шүү дээ. Гэхдээ бэлгүүнийг ч гэсэн одоо Y Combinator Монгол уу гэж бол тэгээ Монгол гэдгээс нь болоод сонгоогүй ч юм уу сонгосон гэсэн юм бол бас байхгүй шүү дээ. Тэр чинь нөгөө Airbnb-д ажиллаж исэн бас тэр юм чинь бол мэдээж huge те. Тэгэл одоо туршлага зөндөл юмнууд мэдээж бол байгаа. Яг уу бид ер нь зүгээр яг уу магадлаараа чинь тоон өөрөө цөөхөн байна. Ялтчгүй хүн амн ч тэр үнэхээр одоо юу гэдэг гадаадд Америкт ажиллаж байгаа инженеруудын тоон маань бол ихсэж байна. Гэхдээ цөөхөн байна. Хоёрт тэр инженерүүд бас ингээд чинь founder байна, co-founder байна гэдэг чинь маш их зориг штэ тий. Яг ингээл бас Америкт магадгүй гэр бүлтэй болол хүүхэдтэй болол тэгэл тодорхой хэмжээнд бусад ингээл insurance гэдэг юм уу бусад pressure-ууд ороод ирвэл бас эн чинь эвгүй. Тэгэхээр ер нь бол яг хуу айгүй олон юм л ба нөгөө юмны чинь цаг хугацаа өсгөлийн тохироо гэдэг бол өөрөө айгүй чухал зүйл тийм. Нэг үгээр бол нэгдүгээр татаж жишээлбэл за одоо Airbnb-д ажиллаж байсан ч гэдэг юм уу те ингээд acceptance rate багтай компанид бас дахиад те ингээд ийм тэнд ажиллаж исэн үүрэг нэтрэгээл ингээд build хийж авч байгаа амар олон хувьцаалын тохироонд бүрдсэн Y Combinator-т орох үс хэмжээний компани ингээд фаунд хийж штэ те тэгэнгүүт бид нар ингээд цөөхөн үнээс нь дахиад цөөхөн нь Америкт явж гин гэдэг ч юм уу те цөөхөн Америкт явж байгаагаас цөөхөн нь амжилт үзүүлж байгаа улам бүр басаа гаргаж ирсэн. Тийм. Тэр ч одоо ингээд за зүгээр Жамараа л гэдэг шиг юм. Тийм баг яг зарим утгаараа жамараа л болчиход байгаа. Тийм ээ тий. Энэ дотроос ингээд эн чин одоо юу гэдэг нь шууд тесрэнэ гэдэг чинь өөрөө бүр асар бас жоохон хэцүү л юм шүү дээ тий. 1.8 million.
Ялцчихгүй. All Mind-ийн подкастын ерөнхий ивент тэтгэгчээр USA Shop ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн маань онлайнаар Америкаас хүссэн бараа бүтээгдэхүүнүүдэд захиалах боломжтой шүү. За тэгэд энэ сарын 8-наас 10-ны хооронд болохоор Amazon Prime Days болж байгаа. Одоо яг Amazon-оос хамгийн өндөр хямдралтай буюу 80 орчим хүртэлх хувийн хямдралтайгаар хүссэн бараагаа захиалах боломж яг одоо гарч байгаа шүү. Подкаст руу орцгоё. Би нөгөө эргээл стартапын алдаар бол орох гэдэг нь л дээ. Одоо энэ удаа яагаад тэгэхээр таныг одоо юу гэдэг магадгүй та энэ одоо салбарт бол асруудж जैन те. Тэгээ таныг ч хүмүүсэндээ харж байгаа таач хүмүүсийг зүүндээ харсан баг. Тэгэхээр маш олон хүмүүс дээр пич хийсэн боيو одоо монголоор бол бизнесээ танилцуулсан. Богинохон хугацаанд те. Тэр танилцуулгууд дээр эргээд таны гаргаж ирсэн алдаанууд юу байсан бэ? Энэ урт удаан хугацаанд хүн ингээ ярьсаар байгаа сүлдээ нэг яриас орчдөг шүү дээ. Тэр шиг таны хувьд юм байна. Тий. Таны хувьд пич дээр анх ямар алдаа гаргаж агаад одоо ямар болсон? Нөгөө талаасаа тань дээр ч гэсэн хүмүүс ирээд одоо пич хийж байгаа. Залуучууд та эндахта маа дээр ингээд өчөө те. Би танд маа бизнес юм байхгүй юу? Elevator pitch гэж ярьдаг шүү дээ те. Магадгүй ингээд энэ алт уулзахтаа хүртэл өөрийгөө зарж амждаг те. Тэгэнгүүт ер нь таны хувьд ямар байсан? Тань дээр ирж байгаа монгол залуучууд ямар байгаад байна? Яг питчний боёо танилцуулга. За питч дээр ч одоо яг зүгээр ингээд яг үнэндээ бол ингээд өнөөдрийн өндөрлөгөөс питч гэдгийг бол дан ганц ер нь бол питч гэдэг зүйл бол биш тий. Яагаад вэ гэхээр одоо ингээ яг ойлгонгууд ер нь бол эн чинь ерөөсөө л итгэлцэл байгаа байхгүй. Тэ? Ер нь ингээл яг шууд одоо нэг л пичээс болол хөрөнгө оруулах, итгэл төрөөл хөрөнгө оруулна гэдэг бол энэ бол өөрөө яг үнэхээр цахиурын идэх одоо тодорхой хэмжээнд туршлагачсан тий жилдээ бараг 50-аас 100 магадгүй 20-оос 150 мянган долларын чек хүчтэй гаруудын хувьд бол байж магадгүй үлдэл. Гэтэл ихэнх яг уу ингээд мэдээж зүйлүүдийг харахаар тэр бол өөрөө тодорхой хэмжээнд одоо юу гэдэг яг одоо юу гэдэг хэрвээ хөрөнгө оруулалт татна гэж бодож л байгаа бол стартапын фаундер бол эртнээс л одоо тодорхой хэмжээнд гэрийн даалгавраа хийх ёстой. Гэрийн даалгавруудаа одоо би бол жишээлбэл яг үнэндээ ингээд за Монгол одоо хөрөнгө оруулагч нараас гээд ярихад Гацууртын Чинбат захирал дээр очиж исэн. Тэгээд би тухайн үед чинь бол нэлээд хэд хэдэн ингээд relationship-ууд болцсон. Манайх анх вебсайтыг хийсэн. За Чинбат захирлын бас газар тариалан одоо эрхлэгчдийн холбоо гэж бас тэн дээр бид нар бас нэг жижиг ингээд кино энэ төр хийж исэн. Ер нь бол нэг юм одоо ажлын тодорхой хэмжээнд алаагүй тий тодорхой хэмжээнд итгэлийн болсон. Ямар ч үсэн ингээл одоо тэр чинь мэдээж тэр болгонд тэр хүн чинь ингээл оролцохгүй шүү дээ. Компани веб дээр мэдээж Чинбат захирал оролцоод байх нь. Гэхдээ ямар ч үсэн ингээд би зүгээр яг одоо тааж байгаа шүү дээ тий тодорхой хэмжээнд. Тэгэхэд бол энэ нэг ингээд залуучууд юм хийх гээд байна. За эхний 1-2 ажлууд нь амжилттай явцсан. Судлаа ярьдгүй юм байна. За нэрээ эн чинь ингээд нэг захиурын үндий ярьсан юм байна. Иннээсээ өмнө хэд хэд удаа фейлдсэн юм байна. Тэгээ би чинь бас түүхээ хэлж байгаа шүү дээ. Би Америкт яг үндэ ингээд 60 гаруй хөрөнгө оруулагч ингээд явах үед надад нэг билүү 2 инвестор яг нэг зөв асуулт асуусан. Окей ойлголоо тий. Гой проблем байна. Гой бизнес модель байна. Яг одоо хэдэн Монгол инвестор чамд коммит хийсэн байгаа гэд асуусан байхгүй. Тэр чи одоо бас л үгүй энэ Монгол хүн нь Монгол хүндээ ер нь итгэдэг юм уу гэдгийг л бас тодорхой хэмжээнд асуулт шүү дээ. Тэгээ би яг тэр үед ингээд жоохон тулгамдаад яг одоо нөгөө одоогоор бол байхгүй байгаа гэд хэлсэн. Илүү ингээд юу гэдэг нь баг таныг ингээд лид инвесторээр хажинаач гэдэг юм уу нэг юм
таныг зориод ирлээ. Бараг л тий. Тэр хоолох. Тэр бол ингээд бас яг миний одоо яг pitch дээрх гаргасан алдаа. За яг нөгөө алдаа нь осор олон алдаага болохоор одоо бүр санаж хэлж чадахгүй хэмжээний алдаа. Тэгээд би яг бас тэр Чинбат захиралд бол хэлчихсэн. Монгол одоо юу гэдгийг энжил чалга, виси чалга ингээ хин нэгэнд би ядаж би танд ингээд 5 одоо тийч одоо 19 онд бид нэр хөрөнгө оруулалт гэхэр чинь бараг л худалчуунд 8 9 жил ингээд бид нар хоёр байгууллагын хооронд харилцаа яваад ингэсэн байна. Та надад итгэж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэхэд бол тэр хүн заа гэж байгаа. Тэгэнгүүт заа тэрний дараагийн төв гэхгүй. Тэгэнгүүт би дараагийн инвестортэй энэ түүхээ ярьж байгаа байхгүй. Тэ? Чинбат захирал надад хөрөнгө оруулалт хийсэн. За би яагаад энэ хүнээс хөрөнгө оруулалт авсан бэ гэхээр би ийм учиртайгаар хөрөнгө оруулалт авсан. Тэгэхээр би Чинбат захирлаас хөрөнгө оруулалт авах гэж би өөрийнхөө 9 жилийг зарцуулсан. Би зүгээр мангар утсан одоо шууд ингээд эхний пичээ хийгээд алдаж үзээгүй хүн бол би бас бишээ. Ингээ өмнө нь ингэж ч бас би алдсан. Та надад итгэж гэхэд дараагийн хөрөнгө оруулалт нь орно. За ингээ хоёр одоо би чи анхны ингээд нөгөө 6 жил хөрөнгө оруулагч байгаа шүү дээ. Тэгээд 5-аар нь борд бүтээд Эрхс Монгол компани анхны $650,000 бүтсэн. За тэгэхэд одоо юу гэдэг одоо эн чинь ингээл Чинбат захирал тэгэл Бацайхан захирал, Дамжин захирал, Алтан багаан захирал, Хотгонбат захирал гэд одоо яг ингээд Монголын ер нь бол 19 оноос хойш за ковидын өмнө дараа ер нь бол яг л би бол хувьдаа асар хүндэлдэг яг үнэхээр хөрөнгө оруулалчи дэмжиж нэрээ энэ залуучууд маань Бацайхан захиралч гэсэн яг манай өдөртөх зөвлөлтөөр анхны ингээ хурал болж байгаа шүү дээ. Анхны хурал гэдэг чинь бол бас чанга хурлахгүй. Тийм шүү дээ. Хоёрт бидний ингээд үнэлгээ, бидний юм өөрөө ингээд бүр unbelievable тий. Үндсэн толгой компани Америк байгаад идэг. Эрхс Монгол гэдэг компани дээр бид нар чинь Төв Азийн орлого гэд хуваацсан байдаг. Хүн одоо жишээлбэл энд хөрөнгө оруулалт хийчээд эндээс болохоор орлогоос нь revenue хүртэхгүй. Ийм амар ер нь бол яг үнэндээ хэцүү хөрөнгө оруулалт гэхгүй. Тэгээд тэр хүмүүс чинь өөрөө хэдэн жил бизнес хийлээ. Нэг мангар утсан орж ирээд мөнгө авах гэж. Таны мөнгө бол таны хөрөнгө оруулалт хийсэн юм бол зөвхөн Төв Азийн орлогоос л та эндээс revenue. Тэрнийх нь их хөв биш тий. Тэрнийх нь их хөв биш. Энд ингээд энэ компани бол $30 сая үнэлгээтэй компани. Гэтэл Эрхс Монгол бол ингээ $2 сая үнэлгээтэй компани. Та эдийн мөнгө нийлээд $650,000 гэдэг чинь 50% нь ч хүрэхгүй. Ой, энэ бол ингээ амар чанга дийл гэхгүй. Хэцүү дийл. Тийм. Энд чи арай хийж хүний ингээд 50,000, 100,000, одоо 300,000, 400,000 ингээд цуглуулчаад дээр нь ийм нэг shady эн чинь сонсогдчихж байгаа бас. Ингээд тэгэхэд бол Бацайхан захирал бол бас. За энэ залуу тэгэхэд чи ингээ хүмүүс ч бас ингээл сүултээ дүрм энтриг ч гэсэн жоохон хараал жоохон буцаачих гал дараа нь дахиж нэг хурал зарлчих гал эн чинь өөрөө fuck амар хөдөлмөр энэ чи ингэж close age анхны ингээд одоо нөгөө дүрмээр гарын хэсэг зуруулна гэдэг чинь айгүй хэцүү юм баг. Тэгэхэд бол бас яг за энэ залуучуудаа дэмжээ хүмүүсүүдэд цаг гаргаад ирсэн байна гэд одоо Бацайхан захирал хэлэхэд бол мэдээж бусад одоо хөрөнгө оруулагчид маань бол за тэгья гэж шууд гараад ирсэн. Тэгэхээр ер нь нэг ийм нөгөө тэгэхэд бид нар чинь одоо юу гэдэг бас л ингээд Шунхлаа групп Апугийн бол вебиг те бас л одоо 2012 оноос хойш вебийг хийсэн. Одоо 4 дахь вэ 5 дахь веб бид нар хийж байгаа шүү дээ. Тэгээ одоо ч гэсэн бид нар 4 жил ингээд Апугийн 100 жил гээл тийм. Тэгэхээр яг хуу чанар нь магадгүй дээшлээд
нөгөө тоошрох нь бол яг цөөрсөн бах. Одоо нөгөө тэ бид нар ч мараг худалч хүнд 1000 гаруй веб нэг хэсэг менеж хийдэг гэсэн шүү дээ. Одоо бол магадгүй 100-аад бах. Ер нь бол. Тийм тэгэхээр яг одоо айгүй урт удаан хариулчлаа. Гэхдээ ер нь бол яг энэ дундаас ингээд хүмүүс авахын аваад хайхын аяасаа тий. Зүгээр яг ингээд алдаа бол ерөөсөө тоолж оршихгүй. Би бол энийг л мэдээд байна. Яагаад гэвэл би өнөөдөр нэг 5 алдсан юм а хэллээ гэж бодъё зэ. Магадгүй энэ 5 за 10 ч юм уу 20 ч юм. Энэ 5 10 20 дээр тодорхой хэмжээнд хүн ингээд бодож болно шүү дээ. Тэгээ энэ дээр нь practice хийсэн. Гэтэл амьдрал дээр no эн чинь ерөөсөө л одоо юу гэдэг нэг хүнд 5-аас 15 минут л оногдож байгаа. Энэ хугацаанд бүх юм ойлгуулах тэр нэг хүн үдээсээ үдээгүй байгаад тэр нь нөгөө хүнд одоо жоохон муухай санагдаад энэ хүн готлаач харчдгүй юм байна гэдэг дүгнэлттэй ч байж болно шүү дээ. We don't know тий. Тэгэхээр энэ бол өөрөө эргээл харахад бол маш олон юмны л нийлбэр тэрийг нь яг ингээд нэг elevator pitch гэдэг юм pitch гэдэг нэг бацсан. Гэтэл яг үнэндээ одоо энэ бол өөрөө нэг юм бүх юмны нөгөө үр дүн бол одоо нэг талаараа мөн нэг талаараа одоо биш ер нь бол pitch одоо яг coaching ингэж л хариулмаар байна тийм. pitch coaching гэж хүртэл ингээд тусдаа мэрэгжил аваад байна шүү дээ. Гэхдээ одоо жишээлх юм бол сая таны хариултыг бас буцаагаад ингээд жоохон яагаад ирэх юм бол хичнээн одоо ингээд супер pitch хийгээд те дэлхийн номер 1 pitch coach-ийг аваад одоо ингээд crazy entertaining те нөгөө жинхэнэ Shark Tank-ийн ингээ глобал дээр гардаг шиг том питчүүдийг ийм амар лаглаг питч хийгээд үндсэн бизнес модель, үндсэн хийж байгаа юм, үндсэн баг, үндсэн тэр бизнес нь шаахгүй бол яаж ч лаг питч хийгээд нэмэргүй итгэлээ авахгүй. Гэхдээ ер нь баригдсан шүү дээ. Мундаг гэж бодлоо шүү дээ. Тэ үнэхээр мундаг сайн гэрийн даалгавраа үнэхээр хийцэн гэж бодоод те эсвэл тодорхой хэмжээнд үнэхээр сайн бас питч хийцэн тэгээ үнэхээр одоо мөнгө авцсан. Гэхдээ мөнгө чи түрүүн тэрэгл өргөөсөн хариуг нэлсэн шүү дээ. Мөнгө дууссан шүү дээ. Мөнгө дуусна. Тэр бол маш ойлгомжтой. Тэгэхээр тэр чин эргээд тэр хүний царайг харна. Эргээд эн чин монголчин цөөхөнтэй нэр хугарахаар ясуугаар тэлгүйгүй ер нь л эн чин одоо юу гэдэг тодорхой хэмжээнд нөгөө карма гэдэг утгаараач тэр аль ч утгаараа ер нь бол бас яг үнэхээр хөрөнгө оруулалт авах гэж бэлтгэгдсэн үү гэдэг чинь тэрэнд хангалттай алдаа гаргасан уу? Хэмжээгийн хувьд бол 9 жилээ зарцуулж иж жинхэнэ инвесторт за би энэ удаад бол үнэхээр чадах юм шиг байна гэж байгаа шүү дээ. Чадна гэхгүй. Чадах юм шиг байна. Магадгүй чадна гэсэн бах уу? Ирээд ч бас тий. Одоо тэгэнгүүт за ингээд тэр хүн ингээд танилцуулчлаа. Тэгэхээр ингээд таны хувьд сонсоод тахлаар ингээд Монголын айгу том хүмүүстэй ингээд ярилцсан байгаа шүү дээ. Айгу олон хүнтэй ч уулзсан баг. Амжилттай болгосон байгаа байна. Тэгэхээр одоо negotiation буюу одоо монголоор одоо ойлголцох те тэр хүнийг ятгах гэж зөвшөлдсөн. За зөвшөлдсөختөр нэг хитэн тип авъя. Багшаа. Гүү ерөөсөө яаж зөвшөлдсдөг вэ? Negotiation юу нэгхэн явуулдаг вэ? Short хариулт бол ерөөсөө л хүний итгэлийг алдахгүй л байх. Тэ? Мэдээж тодорхой хэмжээнд хүн итгээд ер нь бол за хүрээдэр тэ? Тэтэс тэдэн цагийн хооронд боломжтой нэг хүн цагаа гаргаж байгаа. Тэгээд тэр чинь өөрөө олон юмны нийлбэр ихгүй. Ер нь хүний итгэл гэдэг зүйл бол одоо хамгийн нандаа хамгийн чухал зүйл. Ер нь хэрэглэгчийнхээ итгэлийг алдах, хөрөнгө оруулагчийнхээ итгэлийг алдах, ер нь хүний итгэлийг алдах гэдэг бол угаасаа л чанга зүйл. Мэдээж одоо юу гэдэг яг бизнес хэсгийг ингээд ярьдаг тий хөрөнгө оруулалт татах гад эсвэл network хийх гээд тодорхой хэмжээнд negotiation гэдэг бол negotiation бол өөрөө цэвэр ерөөсөө л туршлага байхгүй. Ерөөсөө л яг хэр их удаа одоо
тийм зүйл хийсэн бэ? fucked up болсон бэ? Хэр их удаа фейлдсэн бэ гэдгийг чинь л юу гэдэг нотлогоо гэх юм уу тодорхой хэмжээнд үр дүн. Тэгээд мэдээж ингээд дан ном, дан блог, дан Twitter, дан юу чинь уншаад яг ийм яг би ингэх юм байна гэдэг гаргалгаа бол бас хэцүү тийм. Гэхдээ ер нь бол ямар ч тохиолдолд одоо шүүх цагдаа дээрээ тулж болно. Одоо юунд ч тулж болно. Гэхдээ маш сайн одоо юу гэдэг хилцэл гэдэг зүйлийг бол мэдээж нөгөө талаа ойлгох, өөрийгөө сайн ойлгуулах, үнэхээр алдаа дутагдал гаргасан бол тэрийг тайлбарлаж хэлэхтэй чи зарим тохиолдолд хэлмэгдсэн байж болно шүү дээ. Би бол одоо ингээл манай дээр ойрын кейс ч гэсэн байгаа. Бүрэн яг уу шийдэгдээгүй. Гэхдээ зарим талаасаа ингээ харахаар ууг нь бид нар чинь ингэсэн байсан шүү дээ. Гээл ингээл тэрийгээ ингээд нэг бүрэн ойлгуулж чадаагүй юм шиг нэг тиймэрхүү кейсүүд энэ төр бол байдаг. Тэгэхээр ер нь бол negotiation-д бол үнэхээр л одоо ил тод тодорхой өөрийгөө одоо all-in сайн ойлгуулах л ер нь чухал тий. Одоо нэг өөр сэдв рүү орчих гэж бодож байна л да. Яг тэрнээс наан negotiation бол цэвэр итгэл алдахгүй байх тухай гэж ярьж шít тий. Тэнгүүд бид нар угаасаа ер нь одоо орчин үеийн хамгийн том commodity наймаалцж байгаа зүйл чинь угаасаа итгэл болсон юм шүү гэж бодсон байхгүй. Одоо ингээл сая ингээл тийм мэнээр гэлж чагсаал ингээл оролцол ингээл тэр чигээ дандаа итгэл тэгээ юм итгэлийн одоо юу гэдгийг наймаалцал гэх юм уу одоо итгэлийг нэгэндээ трейд хийж байгаа тийм л юм байдаг байхгүй. Гэтэл тэр итгэлийг юу болгох вэ те? Тэрвээ чи одоо зүгээр fucking cash болгоод те мөнгө болгоо гарах юм бол тэр итгэлийг алтна те. Одоо магадгүй яг бизнес дээр бол cash болгож чадахгүй бол алтна те. Яг ингээд тийм юу байгаа байхгүй. Тэгэнгүүт итгэл алдахгүй байх тий итгэл алдахгүй байхын тулд ингээд тэр юм золиосод байгаа шүү дээ өгч байгаа хөтөлмөрлж байгаа тий ингээд одоо нурж байгаа та түр вакуумчгүй байх тий вакуумчгүй байх тий ард түмнийхээ итгэлийг алдахгүй тулд вакуумчгүй л байх хэрэгтэй байхгүй уг нь ингээд тий шүүмжүүлээж авах юм тэр л ингээд гэтээ явж нөгөө та тэнд нэг юм өөр амьдрах хэрэгтэй шүү дээ. Амьдрах итгэл авсан үнэ өгчөж болохгүй шүү дээ. Нэг өдөр амар их стресстэй л тий девелопертайгаа хэрэлдэж гарч ирэл эхнэрээсээ салангуудаа шууд маргааш цонхоор үсэрчиж болохгүй шүү дээ тий. Тэгэнгүүт тэр их итгэлийг даах чи өөрөө бас pressure яг үндэ нэмэлт pressure тэр чинь дарамтлалтай negotiation бас тий. Танд ер нь тийм үед байсан уу? 15 жилийн карьер тий өдөр болгон шүү дээ. Гоё чи юу ярьж байгаа өдөр бол байнга штэ. Байнга штэ. Хамгийн чанга үе одоо жишээ нь бүр одоо цонхоор өсч мэ санагдчихсан чанга үе. Аяа болно штэ. Зөндөө штэ. Ер нь бол зөндөө. Одоо стил болж байгаа. Одоо ч байгаа штэ. Тий. Ер нь яг хөө тэр бол одоо тийм тэр бодол хүнд орж ирэхгүй байх ч юм уу тий. Эсвэл ингээд дуусгах гэж би бол бодохгүй байна. Зүгээр яг мэдээж тодорхой хэмжээнд зарим талаараа ингээд тэр бол өөрийгөө бас бэлдэж байгаа процесс واخгүй тий. Окей за ийм прешрийг бол яг дааж байна тий. За энэ дээр бол ер нь энийг нэг юм би одоо бас нэг ингээд цөөхөн хідэн өөрийн философитой за ихэнх нь эмээгээс ирсэн ингээл эмээ өвөө гэр бүлээсээ л ажиглаж байгаа гоё зүйл. Ер нь бол яг тэр их юм мэдэх хүн ухаантай гэхээс өөрийгөө илүү мэдэхтэй өөрийгөө илүү тодорхой хэмжээнд чагнадаг ядчил одоо шартчаад 0 ухаа мэддэг л байхгүй. Ер нь яг үннийг хэлэхэд те чи амьдрал яг ийм хүнд үеүүдийг яаж давах уу? Хаяа дото тоглоно шүү дээ. Чин тарих задрах гэж байна. Одоо чин гол нь тэрийг л мэдэх л ёстой. Тэрнийхээ учрыг олох ёстой тий. Энд чинь хүн төгс биш байхгүй. Чи хүн шаардна, хүн хаяа дото тоглоно. Чин хүн одоо тодорхой үйлдэлүүдийг хийн штэ. Гэхдээ тэр нь ингээд
бусдыг зовоогоо лагсан тавиал ч юм уу те эсвэл ингээл нэг хүнд ялархаал эсвэл одоо яагаал ч гэдэг. Тэгснээс тэгэл нэг 2-3 цаг тоглоод 2 удаа хожигдоод эсвэл хожоод те ингээд гэд нэг тодорхой нэг адреналин юм уу нэг юм ялгардаг л байлгүй. Physically, chemically юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол яг хувьдаа боддог зүйл бол ер нь яг өөрийгөө ойлгох, өөрийгөө чагнах, өөрийгөө зөв яваад байна уу, буруу яваад байна уу? Чиний ингээд зарчим, ихтгэл үнэмшил энэ юм чинь ингээд хөндөгдөөгүй үз тэ. Энэ юмнуудыг хүн ингээд ойлгох хэрэгтэй юм болов. Энийг ойлгоогүйгээс болоод миний бодлоор хүн вакуумжиж юм яг үнийг хэлэхэд тэ. Өөрийгөө ингээд God гэд бүр бодчих чинь. Өөрийгөө баг ингээд мөнх гэж бодож чинь юм уу тэ. Ингээл эсвэл нөгөө талдаа эн чинь хүн ингээд одоо би алдаа гаргачлаа гэдгээ хүн мэдчихээн шүү дээ. Тэрийг ингээд яг одоо хэлж чадахгүй ч юм уу. Гимшиж ингээд уучлаарай үнэхээр одоо юу гэдэг энэ бол миний ингээд би буруу үг хэлчлээ тий. Одоо мэдхгүй махны үнийг гэх юм уу талхны үнийг гэх юм уу би үнэхээр харин ойрд ингээд яг дэлгүүр орж чадаагүй сайн яг мэдхгүй байна. Гэхдээ яагаад хүн ингэж хэлж болохгүй байгаа. Яагаад зүгээр л нөгөө буруугаа хэлж шүрч чадахгүй харин тий. Гэхдээ би тэрийг бол гайхаад идэх. Манай эхнэр эсвэл манай найны тий манай найны ер нь хин хүнсээ авчт юм аа. Бээж болно шүү дээ. Факт. Тэрийг заавал одоо мэддэг юм шиг 300 гээл эсвэл одоо 1000 гээл эсвэл 100000 гээл хидч гэдэг. Үнийг ингээл нэг айгуу нэг юм сонин. Тэгээд ядчих хахад энэ сонин юмнууд нь ч сонин ингээл бас viral явах юм. Гэхдээ ер нь бол тийш дээ. Хүн ер нь хүн өөрөөрөө байх, хүн хүнээрээ байх энэ юм аа ер нь ингээд жохон гээгээд ч юм уу алдаад ч юм уу. Хүн ер нь өөрийгөө танихаа болчдөг юм шүү гэдэг шиг тий. Өөрөөрөө байсан болохоор галзуурчихгүй явж байгаа гэсэн санаа. Юу? Гой хэллээ. Тийм. Нэг талаараа тийм бас өөрийнхөө учрыг олоод шүү дээ тий. Чи эмжээ над эго чи хэтрээд байна тий. Арай сагсуураад байгаа юм шүү. Хүш чи хэн болчихоо гэдгээ ингээд бас өөртөөгөө яриад байна уу тий. Магадгүй ярьж гин. Тэгэнгүүт нөгөө өөрөөрөө байгаа учраас гэдэг чинь ер нь бол нөгөө эрэгтэй хүн чинь тий ганцаараа байх гэдэг юм цаг айгүй хэрэгтэй юм байт юм л ганцаараа байх. Тийм учраас гэр бүлэрээ гэртээ байхдаа эрэгтэй 0 айгүй удаан цаг зарцуулдаг гэдэг шиг тий. Яг үндэ ингээд бицсад болцсон. Гэсэн хэдий ч ингээд нэг уцаа барай суух нь байгаад байна. Ах нарыг сонсоод талж тий. Ах нарыг сонсоод талж. Тэгэнгүүт таны хувьд жишээлбэл ер нь ганцаараа байх цаг хугацааг хэрэг өөртөө гаргадаг вэ? Тэр үедээ ер нь юу хийдэг? Зөв. Наад чинь өстой гоё асуулт байна. Ер нь бол би бас яг наадхыг чинь ингээд ер нь ингээд одоо тодорхой мэдээж нөгөө хүн ингээд нэг бодно шүү дээ. Нэг ухраагаад бодох гингүүд би их нөгөө харилцагчтай уулздаг. Одоо нэгсэндээ одоо байгууллага авч явахын тулд борлуулалтаа хийх те ингээд уулзалтуудад явдаг. Тэнгүүт ингээд таксин дотор ингээд дуг хийчдэг те. Эсвэл ингээд харилцагчийн асуудлыг сонсоод өөрөө бас тодорхой хэмжээнд өөрийнхөө бодлыг хэлээд зөвлөөд ч юм уу те. Энэ ингээд юмнууд надад бас айгүй их терапи болж хэрэг болд юм байна. Тийм терапи юм байна. Дан ганц бас нэг орой одоо юу гэдэг нэг дотоод тоглох ч юм уу. Дан ганц бас нэг орой нэг хүнтэй пив уух. Энэ бол бас биш байгаа байхгүй. Ерөөсөө ингээд нөгөө миний хэлэх гээд байгаа санаа нь ингээд төрөнөөс хойш миний ер нь олон үнцгүүдээр хилээд байгаа юм чинь амар олон юмны нийлбэр эргээд ингээд харилцагчтай уулзаал магадгүй гоё сэлс хийгээл тий магадгүй гоё ингээл тий тэрнээ гоё тэрийг гоё ингээл хүндээ хүмүүстэй уулзаал эсвэл эн чин кастомер алдчихж байгаа шүү дээ. Fuck алдаал чи ингээл shit гэл кастомер алдчихаал ингээл эн чин шок юм бохгүй. Shit яагаад бид нар юун дээр алдчихв гэл ингээл бодоол. Тэгээ энэ болгон чинь өөрт ингээд ялтчгүй орон зай бол өгд юм билээ. Тэгэхээр
Би бол бас яг дан ганц мэдээж орлон тий. Дото юу чинь. Гэтэ ер нь өглөөнөөс босоод унд хүртэлх процесс байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг тэгж харах ер нь дуртай. Тийм. Одоо ингээд шаал өөр юм яриа гэдэг шиг те. Азад жишээлбэл ирчүүд ингээд амин орлолтоор хоёрт орж ийн гэж тэгж штэ. Тэгэнгүүт таны хувьд монголчууд уу? тий. Тэгэнгүүт чинь тэгтээ факт чек хийгээрэй. Яцсан тэгж ороод ирлээ. Тэгээ монголчуудын хүлийн шалтгааны топ 4 амь оролт. Дээдлийн 3 дандаа 25 төр. Тий. Тэгэнгүүт ер нь эрэгтэй хүмүүс өөрсдийнхөө сэтгэл зүйд хэр анхаарах те. Яаж анхаарвал ер нь зүгээр. Тэгэхгүй бол одоо ингээд нэгс одоо жишээ нэг ярианы сэдвүүдээр 3 сая жишээ нь ярьж хахад цонхор өсрөн гэдэг олон үг чинь аюу хүнд үг байгаа байхгүй. Тийш. Тэнгүүд юу ч одоогүй юм шиг ингээд ярьж бид тэр сэрдэхгүй байхгүй. Тэр цаана хүн ингээд амар сэрдэнгүүт бид нэр гэж юу сэрдэхгүй. Манай яаж цонхор өсрч ийм болцсон байхгүй яа. Маа хоёр найз цонхор өсрсөн. Тэгэнгүүт энэ олон нэг тийм амнасаа маш энгийн гардаг үг биш. Аюу хэцүү гардаг үг байхад Монгол эрэгтэй хүмүүс ялангуяа ингэсэн ингээд ингэчих гэдэг зөвлөдүүдийг ярьж ийн гэдэг бол нэг талаар амар бодож явдгаа хэлж штт. Publicly тий. Би бол наадхыг чинь яг ингээд бас ингээд бодонгууд миний хувьд бол яг цэвэр спорт. Ерөөсөө би бол энийг e-спорттой холбоно. Хоёрдугаарт сагсан бөмбөгтэй холбоно. Ерөөсөө. Тэгээ энийх нь дүгнэлт нь ер нь юу вэ гэхээр сагс бол ингээ одоо бид нар ч одоо би ч одоо 10 жилдээ ингээд 6 дугаар ангиас хойш сакс тоглосон. Би тэр 9 дугаар ангийнхаа тань тэр MJ гэдэг чинь саксны хоогүй юу? Үгүй. Тэр дараагийнх шиг бүр айгүй гоё түүх бас байгаа сануулаарай. Гэхдээ 9 дугаар ангийн түүх айгүй гоё. Яг нь ер нь 6 дугаар ангиас 1 дугаар сургуулийн шигшээгээл одоо бид хэд чинь зөндөө тоглосон. Гэхдээ 9 дугаар ангида бид нар 10 дугаар ангийнхаа одоо цөөхөн одоо ах нарыг гэх юм уу цөөхөн баг 3 4 ах нар л манай багт ордог. Гэтэл 9 дугаар ангиараа бид нар 10 дугаар ангида сакс тоглосон байхгүй. Би бол тэнд тэр чинь юу мэдэрсэн бэ гэхээр бүлийн мэдэрч байгаа шүү дээ. Ойлгомжтой. Алишуул гэж шүү дээ. Одоо яалтчгүй хараас бацаа гэдэг нь харагдаж л байгаа шүү дээ. Давраад байгаа юм лээ. Тийм. Тэгэхээр чин 9 дугаар ангида байхдаа 10 дугаар ангийнхаа сургуулийн шигшээнд байгаад бүх тэмцээнд орно гэдэг чинь өөрөө ингээд яг үнэндээ physically, mentally бас зарим талаараа манай одоо багш бол за аргагүй даарай биш баг. Гэхдээ ирээдүгөө хараад бид нарыг бэлдсэн байгаа. Тийм. За тэгвэл 10 дугаар ангид яасан байх нь вэ? Бид нар бүгдийг алсан баг. Үгүй sorry манай үед чинь 10 гэдэг байна. Тийм үү тэглэнэ. Тийм шүү дээ. Тийм 10 дугаар ангид бид нар чинь 12 төгссөн. Sorry. Бид нар чинь 10 дугаар ангид яасан байх нь вэ? Улсын аварга болж байгаа шүү дээ. Улсын аварга саксны улсын аварга сууж ирсэн шүү дээ. Нэгдүгээр сургууль саксны улсын аварга болно гэдэг чинь бол ингээд амар том хайлайт байсан. Биднээс өмнөх гап нь болохоор бас нэлээд их зайтай. Манайхаас хоошоо бол харин манай одоо юу гэдэг дараагийн төсөлтүүд бол амар сайн авсан. Тийм. Тэгэхээр би бол эний чинь ингээ юу гэж хэлж байна вэ гэхээр хожигдод сурна гэдэг бол энэ чинь фейлдэд сурна гэдгийн юм баг. E-спорт ч гэсэн ингээд үнэхээр ингээд тодорхой юм чинь тоглоод байгаа юм шиг те Half-Life байна уу, Counter-Strike байна уу, Dota байна уу чинь тэмцээнүүдэд орж байгаа шүү дээ. Хожигдно гэдэг чинь ер нь бол бухимдал шүү дээ. Ер нь. Тэгтээ move on хийж штэ тий. Энэ өөрөө би бол ерөөсөө л цэвэр спорт. Би бол өдөө хүртэл ингээд бас яагаад ингээд тууштай, яагаад ингээд бууж өглөхгүй, яагаад ингээд үнэхээр ингээд бас нэг бодсон сансан өөрийгөө нэг кодчлцсан юм руу ингээ айхтар тэмүүлээд айхтар хор шартаас яваад байгаа гийнхаа шалтгааныг бол би бол үнэхээр спорттой холбоос үр арга. Сэтгэл зүйн, бие махбодын, оюун санааны тэнхээ өгчөж байгаа. Маш олон юм нэ тий. MJ-ийн тухайд. Оо за MJ. Яг хоо ингэсэн юм аа. Ер нь одоо J өсөг бол ерөөсөө миний нэрэнд байхгүй шүү дээ. Ер нь хүмүүс чинь одоо мөнх жаргал гээл одоо манай компаниарч дүүрэн залуучууд байдаг.
тэд нар өөрсдөө явах тийм. I'm real MJ гэж тэр чинь бүр надаар бүр үнэхээр joke хийжтэй. Тэгээ яг хөө ер нь ингэсэн юм аа. Америкт мэдээж нөгөө short name хэрэгтэй. Тэгэл Mendy гэл одоо Минд орших гэдгийг чинь Mendy гээл ингээл зөндөө манай ахыг Минд жаргал гэдэг. Тэгээ манай ах хүртэлж байна. Чи миний нэр хулгаалаа тэгээ. Яа. Тэгэд яг хөө яасан юм аа. Тэр ч одоо яг хизээ бүр ингэ шийдсэн. Гэхдээ бол за. Гэхдээ энэ бол бүр айгүй сүүлэх шүү. Бараг 22 оноос хойш байна уу бах. Зүгээр л яг username рүүгээ нэмэл. Username MJ болгох чигээл эсвэл одоо гадны үнд чинь Минд орших Mendy чинь бас ингээд нэг яг ярингууд эмхтэй нэр болсон. Тийм Mendy гэд биднес би чинь баг коллежид нэр чинь бэ гэхээр Mendy гэдэг байж байгаа. Тэгээ нилийн удаа Mendy-гээрээ явсан. Тэгж байгаа сүултээ за fuck ерөөсө MJ гэд. Тэгээ одоо 10 жил мэлд бол бүр шал өөр нэртэйсэн шүү. Окей. Саксны нэрмэр бол бүр шал андаа. Таны нэг юм үг байдаг. Монголчууд одоо мэдэндээ ялгаа тех гэх юм бол бүгд андахгүй. Тэр энэ дотор энэ одоо нэг цахим үндэстэн хилцэл юу яар. Тэг Монголд ер нь хоёр төрлийн компани байна. Нэг нь бол үнэхээр мөнчрөөрөө юм хий, бизнесээрээ мөнгө олъё, захиурын үндэд гаргая. Одоо Монголын технологийн салбарыг хөгжүүлэе гэдээ явж байгаа компаниуд байна. Нөгөө талд нь болохоор дарга цэрэг, сайд одоо улс төрчдийг дагаж бүсийн төлөөж байгаа тендер шаадаг компаниуд байна. Хичнээн олон жил тендер зарлалаа, өчнөө олон тендер шаалаа. Хөгжиж байгаа юм алах писта гэдэг. Одоо энэ гол гаргачих. Таны энэ тэрслөө шудрах зан стартап хийхэд чи саад болтгоо. Ер нь бол тэгэл яг үнэндээ долоогоогүй шүү. Яг үнэндээ одоо юу гэдэг нь чинь зүгээр л хүний бухимдлын л үг хөхгүй. Яг үнэндээ. Тэрнээс ч одоо тодорхой хэмжээнд ингээд бас нэг хит болчихно гэж бол бодохгүй шүү дээ. Ингээд viral шаа гэж бодоагүй шүү дээ. Viral чи баг байгаад баг. Тийм, viral явчих гэж хүн ер нь бодож үг хэлээ цэгж айхтар хилдгүүл баг. Тэгвэл одоо яа тийм үнэхээр viral яваад идэм юм. Өмнөдгөө одоо тэгээд viral явуулаад идэг гарууд бол бас учиртай. Би бол тэр яг бодтой өнөөдөр ч гэсэн өнөөдөр ч гэсэн би бол тэр үгийг одоо хідэн 10 дахинч хэлмээр л байна. Үнэхээр хөгжихгүй шүү дээ. Үнэхээр болохгүй байна. Болоод байвал ард иргэд итгэлээ алдахгүй. Болоод байвал энэ улс чинь хөгжинэ. Болоод байвал бид одоо тодорхой хэмжээнд үнэхээр төр засагтай юм байна. Үнэхээр улс их орн маань хөгжиж гин гэдэг юм байна шүү дээ. Явах нохоод баах нохоо саад гэд дэлжсэн шүү дээ. Тэр одоо ингээд манай би ч одоо техэс медиа салбарлаа орсон. Сүүлийн 3 жил одоо медиа бизнес хийж байгаа шүү дээ. Медиа чинь яг адилхан ба. Яг ингээл дарга нар дагаж бүх салбарт яг адилхан. Үгүй бүх салбарт баах нохоо салбарт. Би бас тэгээ ярьжсэн чинь нэг ийм бас юу гарсан байсан л та. Үгүй яг үнэхээр шударгаараа тендер аваад тий үнэхээр шударгаар тодорхой хэмжээнд ингээ бизнес хийж байгаа бас технологийн компани байгаа штэ. Одоо юу гэдэг чинь. Ер нь бол заавал тэр хүмүүсийг дислгээл тий бүгдийг хоёр категорид хуваагаал гэж бол айхтар яагүй штэ хэлээгүү тийм. Гэхдээ яг тэгэл мэдээж нөгөө яг тийм компани байгаа л баг. Нууц шил хэлээч. Нэрнүүд юм. Би бол яг энэ талаас төрс бай. Үгүй IT zone штэ. Өөр хэм байх үү. Тийм. IT zone маань л бас ингээд их шудраг угаасаа тендер авд юм шиг үлээ. Тэгээд одоо үнэхээр шудраг ажилтгал юм шиг үлээ. Тэгэл бухимдал хилцсэн байсан. Ингээд шудраг гэн чин тендер аваад шудраг биш тендер авч байгааг нь та тэр үед писта гэж бодож ирсэн компаниудаа. Тэд нар чинь бол бүр олон штэ. Олон. Тийм. Тэрийг бол одоо үнэхээр
тендерцэг, говцэг юм ээ лөө. Тэр чи одоо ил байдаг үстэй. Тэрийг одоо бүр юу яц? Тоон ширхэг байгаа үстэй. Voyager гэдэг AI-ийн компани шууд асуудаг болгоцсон. Тэр компани хэдийн ширхэг тендер шаасан. Оо вау. Бүр ChatGPT шиг асуудаг болгоцсон. Тэгээ бүр ил та байдлыг амар супер болгоцсон баа шүү. Voyager AI гэж тараа таагараа. AI бүр сурталчилмаар юм байна. Таны ер нь одоо энэ AI дээр бодож байгаа үзэл бодол юу байна? Одоо энэ том технологийн компани авч явж байна. AI дээр ямар үзэл бодолтой юм бэ? Ямар үзэл бодол гэдэг нь Ер нь юу болж байна? Та одоо юу гэдэг AI ашиглаж байна уу? Өдөр тутамдаас таны хувьд ямар AI ашиглаж байна? Erxis-ийг AI хэрэг өөрчлөхөр байна. Зөв. За хувь хүн дээрээ бол мэдээж маш их ашиглаж байгаа тий. Одоо ашиглаж болох, бичиж болох customer support-ийн тайлбар тикетээс ахуулаад, имэйлээс ахуулаад ер нь бол яг өөрөө айхтар тэгэл зураг, видео, тийм бол яг цаггүй байна. Гэхдээ ихэнх нөгөө бичгийн соёл дээр, ажил дээр бол үнэхээр маш их ашиглаж байгаа. За мэдээж тийм байгууллагын хувьд бол угаасаа л одоо юу гэдэг AI-ыг эрхстэй гэдэг бол бидэд бол яг одоо л ингээд айгүй гоё mature үеийн баг худалч хүнд харж байна. Одоо хинтэйгээ яаж юутайгаа интеграц хийх үү гэдэг тэр утгаар бол ингээд бодоод тодорхой хэмжээнд төлөвлөөд одоо эрхэс гэдэг чинь нэг юм инженеэр бол байшингийн суур болчихж байгаа. Энэ бол өөрөө бидэд чинь 24 оны 4 сард Cloudflare гэдэг том бас одоо арайч YC энэ бол биш. Гэхдээ Cloudflare-ийн уртсгуур хөтөлбөрт хамрагдаад ер нь бол энэ Cloudflare чинь өөртөө open source 50 гаруй AI модулуудыг сургацсан. Тэгэхээр эрхэс Cloudflare хоёр одоо холбогдоход ерөөсөө эрхэсийн боломж нь 50 гаруй AI модулийг кастомеруудад офер хийх байхгүй. Тэгэхээр тэр зураг таних байна уу, юу байна уу? Ер нь бол төрөл бүр. Бидэд ер нь яг эндээ л ер нь дэд бүтцээ бэлдэх процессууд л яваад байгаа тийм. Тэгэхээр инженеэр бол одоо юу гэдэг бидэд ч юм бол өөрөө яг одоо нэг бизнесийн хувьд бол юу гэдэг ингээд лего болчиход байгаа байхгүй тийм. Нэг юм лего бүтцтэй гэхээр санаа нь нэг лего нь AI-ийн 50 гаруй гэх юм уу боломжуудыг ингээд холдно гэдэг бол бизнесүүдтэй бол айгүй хурдтай. Мэдээж одоо ойрын үед бол тийм AI эйжентүүд бол асар их гарч байна. Тэгэхээр одоо эрхсний чинь нэг том боломж нь ер нь гол боломж, core боломж нь бол automation, автоматжуулалт байна. Тэнд бол одоо жишээлбэл Facebook-ийн бот дээр AI нэмэл гэдэг ч юм уу те. Эсвэл одоо бизнесийнхаа процесс дотор AI нэмэх, эсвэл одоо яг цэвэр эйжентүүд дээр автоматжуулах, контент бүтээгч гэдэг юм уу те. Ингээл янз янзын тэр боломжууд бол төлөвлөж байгаа. За зүгээр ер нь AI яах гэдэг нь, хөгжил нь яах гэдэг нь ер нь бол яг үнэндээ таашгүй. Үнэхээр таашгүй. Одоо 2 жилийн дотор ямар хурдцтай юу болчихоо те. Юу ч болчих. Үнэхээр одоо дараагийн ингээд 5 жил, 10 жил гэж хүн ярьдаг байсан шүү дээ. Одоо бол хүн ер нь тэгж яриха болох хэрэгтэй. Ер нь бол. Яагаад вэ гэвэл бүр таашгүй. Маргааш яах болчиход шүү дээ. Ер нь маргааш яах вэ? Жилийн дараа AI ер нь биднийг ямар нөхцөлд, ямар боломжид аваадсан байх уу гэдэг бол яг үнэндээ за ингээ амар сайн хэлж чадах хүмүүс бол мэдээж яг байгалах. Гэхдээ үнэхээр одоо энийг бол одоо энэ чинь ер нь юу гэсэн үг вэ гэхээр яг юм өөрөө зарим утгаараа бизнест ч юм уу те маш их юм хурдтай болж байна. Энэ ер нь хурдыг ингээд одоо хурдан адапт хийх ёстой л гэсэн. Одоо жишээлбэл UBCAB-ийн маань Тэмүг ингээд бүр гэрт хүргэдэг болчлоо тий. Энэний дараа ингээд Pinduoduo шууд логистикийн компаниудаас ингээд ер нь бол яг үнэндээ одоо ингээд лангуу ажилуулж байгаа Нарантуул энэ хороолол энэ том газар ингээд дэлгүүр түрээсэлж байгаа хүмүүс бол ер нь бодох хэвээр. Энэ жилийн дараа хэцүү шүү. Өнөөдөр
сая учрал сайд маань ингээл одоо юунууд юу лээ битүүдийг хоригдж шүү дээ. Яг энэнтэй баг адил энэс ч одоо асар хэмжээний ер нь бол Монгол мөнгө бол гадагшаа үндэ Тэмүүгээр уршиж. Тэмүү тэгээд Pinduoduo одоо Taobao юу гэдэг эднэр лөө явж байгаа юм. Үнэн шүү дээ. Факт би 4 3 5 дахин хямд юм аа аммаар л шүү дээ. Хин өнөөдөр яг үндэ ингээл хэд нугалцсан үнэтэй юм те. Нугалцсан үнэтэй юм яг авах юм. Энд чинь ерөөсөө өөрөө очоод уу тэгээд тийм өөрөө очоод чиржирээ тийм өмсч үзэхэнгүүт авахгүй бол явмаа гэлээ. Тийм. Одоо энэ бас ингээл янз янз хүмүүс байдаг шүү. Нөгөө гой бас үг байна л да. Drop shipping ингээд бас нэг e-commerce. Oh my god тийм. Ер нь ингээд тэр мэрч гэсэн одоо ер нь болох хэрэгтэй. Тэ энд байгаа бараг энд ингээд хөөрхөн reel хөөрхөн юм уу хийснэ. Бас нэг хөөрхөн хитэд мэд за арайч баг нугалдаг л бах. Гэтэ нуулж муулаад. Ер нь бол яг хөө иймэрхүү ингээд нэг юм завсран юмнууд бол одоо их ер нь өөрсдийгөө бас ингээ яг үнэндээ бодох хэрэгтэй, анализ хийх хэрэгтэй. Яг үнэхээр ийм би л тэгтээ dropshipping гэж боддоо шүү дээ. Би 18 он dropshipping хийх гэж үзчихсэн. Гэтэ тухайн үед бичлээд нааш юм бицтэй ч байсан юм. Нөгөө яг Shopify аккаунт нэг л Shopify дээр тэгтээ Америк руу зарах гээд тэгэл Калифорни руу бүүсэлж үзэл. Тэгэнгүүтээ Printful гээд одоо ер нь нөгөө одоо хувцсны хэвлэлээд шүү дээ. Хувцсны кастом хэвлэл хийдэг компани байхгүй. Тэгэнгүүт Printful дээр Монгол тухайд жоохон тэнэгчсэн юм. Монгол юм үндэсний хэв шинжтэй зургууд хэвлээд тэгээ тэрийгэ подолкнууд одоо юунуудыг нь Shopify вебсайт дээр өөрсдөө байршуулад тэгээд тусдаа доментэй байршуулгатаа тэрийгэ цамцын Калифорни руу бусталж үзэж мүзэл. Тэгээ маа нэг найз ид ямар гэд тэр залуугийн зургуудыг нь авч агаад андаа ингээд өгч. Тэгээ тэрийг нь Printful-ээр дамжуулаад байршуулсныгаа Shopify-тай холболт хийгээд тэр холбосныгаа Калифорни руу бусталж үзчихсэн. Тэр тухайд бүсний ч мөнгөгүй. Юу шүү. Ер нь шүү дээ. Ерөөсөө тэнэг биш. Наадах чинь. Юу гэсэн үг вэ гэхээр би бас ингэж боддог. Жишээлбэл хүн ер нь өөрийгөө яг хэмлэхгүй байх хэрэгтэй. Би бол энэ бол миний одоо ингэж бас айгүй нэг одоо философи гэх юм уу та. Тийм хэмлээгүү. Тэгтээ нөгөө өөр яг нөгөө мэдээч хэмлээгүү. Тэгтээ би зөвөр хэлчихсэн санаа нь яг бас нэг гоё point би гараад ирлээ гэж бодож байна. Юу гэхээр ягаад гэвэл хүн болгон чиний талаар одоо юу гэдэг дуртаагаараа хуцна. Дуртаагаараа одоо үгээ хэлнэ штэ. Одоо магадгүй ингээл одоо янз янзын комментууд нөө юу нөө үнэхээр гүтгэж чадчихээн тий. Үнэхээр харлуулж чадчихээн. Үнэхээр хэлэн мэддэхгүй зүүн амнуудаа хазаас олон лайк авч чадчихээн. Тий ингээд тэд нар монголоор шаад сурж байна. Ер нь бол тий. Тэгэхээр яа штэ. Тий ингээд нөгөө миний хэлэх гээд байгаа санаа нь ингээд дайралт гээд одоо ярьчих юм уу те ингээд янз янз гэхдээ хүн ер нь би бас ингээд дотроо миний нөгөө л төрөний солиорчгүй өдий хүртэл явж байгаагийн нэг юм нь аль болох өөрийгөө хэмлэхгүй байх. Тэг чинь хүн чадна штэ. Хүн өөрийгөө явста би чадахгүй байна уу? Явста. Би одоо жишээлбэл ингээл яг Америкт Сан Францискод кинон дээр гардаг ингээл нөгөө юунууд өгдөг штэ. Peer юу өгдөг штэ. Одоо энэ одоо сүүлд нас унсан чи амар виссэн бэлээ. Энэ Bill Gates-ийн анхны хайр гэдэг нэг одоо хүүхэн байдаг байхгүй юу? Ер нь бол тэр нь бүр ингээ асар одоо тэр чин Bill Gates тэр ихэр чин наснараа тэр чин бол технологийн салбарт явцсан ANN ч л нэг бүсгүй байт юм аа. Тэр ихч дээр ингээл. Тэг би яг тэнд гадаа уйлжсэн шүү дээ бүр. Fuck. Тэр хүний яг хийсэн үг бол тийм би яг нөгөө тухайн үед бас мэдгүй. Open source of Salesforce гэдээ хэлсэн аахгүй. Тэр хүнд арай өөрөөр яг нэгсэнд бол тэр чинь одоо open source of одоо юу гэдэг HubSpot гэж хэлснээс би Сан Францискод байгаа юм чинь одоо юу гэдэг те бас нэг тэгсэн чинь тэр ингээд айгу хөрхөн хараад MJ that's our homeboy гэж хэлчихсэн. Тэгээ санаанд тэр чинь асар biased байхгүй. Үнэхээр эн чинь Salesforce чинь юу гэдэг тэр community-да
асар их ингээд хөрөнгө оруулдаг Salesforce Tower тий Salesforce гэдэг чинь одоо юу гэмдэ ингээд not only money ахгүй тий энэ чинь баригдахгүй ингээд community даа юусэн ингээд ерөөсөө одоо гэмт хэрэгтэм тий яаж тэмцсэн тэгээ фейлдсэн ч гэдэг юм тэр үний зөндөл юм байна штэ Salesforce Foundation ч гэдэг юм ингээд тэгээ би ингээд яг fuck гэл тэгэл ер нь ингээд тэгэл тэр чинь хүн уйлна хүн ингээ өөрийгөө дислэнэ гэдэг чинь тэгэл тэр чинь яг нэг тодорхой зэгт ингээд барьж байгаа. Гэхдээ ер нь би нэг ойлгосон юм бол хүн өөрийгөө I did a good job тэ би сайн хийсэн. Гэхдээ maybe хэлмээр байвал би энэс илүүг бол хийж чадах байсан. Shit. Баггүй. Тэрнээс биш та одоо юу гэдэг би хүн болгон чамаа хэмэлж явах өөрийгөө би чамаа нэх яасан гэж амш. Гэхдээ би ингээд одоо харахад ойлгомжтой бүх юм тэнийг зэн. Тэ? Жилийн өмнө хийж исэн юмнаас одоо ч харахад ер нь тийм байхгүй. Тэгэхээр ер нь сайжирд юм шүү дээ. Аль ч тохиолдол би харин чамайг чи drop shipping гэдэг нэг тэнийг юм хийж үзээд фейлдэггүй юу гэдэг үг бол чи 1000 сонсохгүй. Зүгээр би чамайг болон үзэж байгаа үнд ч гэсэн ер нь зүгээр хүсэж байгаа юм нь хүсэн үсээгүй тийм юм болно. Хүн бол харин өөрийгөө ямар ч тохиолдолд өөрийгөө бити тэнэ гэж бодосоо бити одоо юу гэдэг чинь химлээсээ нэг тийм одоо тийм би нэрээ тэгсэн болов би ингэсэн болов fuck off би бол тэрэн дээр жинхэнэ хүн юу гэж жинхэнэ fuck you тэгтээ тийм яг үнэн бохгүй юу ер нь бол тийм л дархлаатай байж иж ямар ч гэсэн 15 жил болно шүү 101 Сайн уу? Таны Америкаас гасан бараа ирлээ. Би юм захиалаагүй дээ. Би захиасан юм аа. Чи юу? За баярлалаа. Дэлхийгээр дэлгүүр хэсэж мөрөөдлөөрөө амьдар USA Shop. Одоо ингээд хаач шилэх юм бол яг хятадаас нэг бараад одоо дарж авчраа л те. Энэ ингээл Монгол лангууд дээр зардаг ингээл тийм хүн байсан баг. Тэгэл тухайн үед одоо ингээл бидний аав ээж хийжсэн бизнесийг одоо зүгээр инстаграмыг ашиглаад буст хийгээл за зарим вебсайттай ч ах байгаа да. Ер нь инстаграм дээр нэг линк холбол тэгэл арай дижиталаар л таймаа шааж байгаа байхгүй. Тэгэнгүүт хэрвээ үнэхээр хүүхэд нь болоод одоо би миний бодлол хэрвээ үнэхээр хүүхэд нь болоод тий тэр хүмүүсийн тэр хөдөлмөрийн үр шимийг хүртээд нэг левел ахиулах га генерашндээ шин шат босгох гээд тий яг үнэндээ одоо тэр хүмүүсийн өмнө нүртэй байхгүй. Өмнө ингээд амьдарсан өөрийнхөө аав ээж өмнө нүртэй байхгүй. Яг адилхан 8 шахах юм бол тий зүгээр л 21-р зууны 8 шахах юм бол тэгж боловсрол эзэмшнээр гарахгүй шүү дээ. Тийм болохоор би ингээд drop shipping сурчлаа л тий ялангуяа Монголдоо drop shipping суртлаа л тэгээд нэг юм монголчуудынхаа ингээ мөнгийг 2-3 дахин өрөх юм лалрын навшийн бизнес сурчилж байгаа хүмүүсийг бол би гэж л боддог. Адилхан аав ээжтэйгээ 8 шахах юм бол одоо fuck чиний ингээ босрол эзэмшил янз бүрийн сургууль төгсөөд англи хэл сурч мураад байгаа гэж гарахгүй шүү. Одоо юу гэдэг жоохон амбицтай шахах хэрэгтэй. Ер нь бол тийм нэмжээ яхин нөгөө 15 жил Silicon Valley гэж ярьсаар одоо явж иж 22.5 сая доллар тэр чинь амбиц их шүү дээ яг үнэндээ бол. Тийм. Би л тэгж л бас хэлмээр байдаг шүү. Бас зарим талаараа шууд бол одоо буруутгах бол бас одоо хэцүү. Яг тэр хүн ч гэсэн одоо юу гэдэг нөгөө фейлдэж үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг тодорхой чи ч гэсэн фейлдэд үзсэн л байхгүй. Угаасаа drop shipping хийж үзээд яг хөө чиний кейс бол бас мэдээж гоё гадагшаа доллар гээд тодорхой хэмжээнд. Гэхдээ яг хөө тэр хүн хийж үзээд ер нь тэгэл угаасаа ер нь хүн бүх ажил та бас гоё л та. Бүх ажил that's танаач өстө гоё шүү. Ер нь бол одоо харин тийм ээ мэдхгүй. Нас яваад гэвэл те үнэхээр одоо жишээ би шууд одоо төгөө мөгөөгийн ярьдаг шиг те үнэхээр одоо $1 billion 10x гэж бодож ивэл drop shipping is not an option ер нь л. Тийм. Одоо бол яг үнэндээ наа чин батлагдаад баг тийм болчлоо. Ер нь бол тийм. Цаг хугацаа харуулж. Тийм, цаг хугацаа харуулчлаа байхгүй. Тэрнээс ч бол яг уу бас эн чинь нэг магадгүй тийм 3 жилийн өмнө, 2 жилийн өмнө, 4-5 жилийн өмнө ч юм уу бас сонин тэг үнэхээр зөв продуктаас сонгоод ингэх бол тийм maybe. Одоо яг
одоо жишээ нь ингээл бизнесүүдийг хараад тахлаар би бол яг хувьдаа ганц л боддог. Тэр бол зүгээр л чи юу ч хийсэн хамаагүй. Юу ч хийсэн хамаагүй. Зүгээр л үн цэнийг нийлүүл. Тэгэл болоо. Үн цэнийг нийлүүлж байгаа хүмүүс хизээ нэгэн цагт үнэлэгддэг байхгүй. Тэр нь үнэлэгдэх нь зөвхөн мөнгөөр ч биш. Тэр хүний нэр хүндэж болно, тий? Тэр хүн хотлоо ярихгүй, холгаа хийхгүй байхад л болчихж байгаа. Тэгээд тэрийг үн цэнийг нийлүүлж байгаа бол тэрийг бизнестэйгээ холбож байгаа. Тэгвэл хизээ нэгэн цагт үр шимээ өгнө л гэж боддог. Тэнгүүт одоо яг үнэндээ ингээд энэ нэг юм одоо арилжааны юмнууд хийж байгаа хүмүүс байдаг. Тэр хүмүүсээ л үүсэхгүй. Тэр хүмүүс тэгээ мөнгө олоод те ингээд хамт ингээд одоо уугаа сууж ин те. Окей. Байж болно. Тэгэнгүүт хамгийн гол нь зүгээр л жоохон те энийг жоохон өөр энэ тархийг жоохон өөр юм ашиглахгүй те гэж юм боддог хүмүүс бас байна. Үнэ. Ер нь бас нэг одоо яг хуу бас нэг философи гэвэл ер нь бол яг би бүр ялангуяа ер нь хэлэх дуртай юм бол эрэгтэй хүн бол ер нь маш л том зорилготой байх хэрэгтэй юм бэл. Би бас энэ түрүүнд гурлаа яг нөгөө хамаа хорлох гэдэг юм ярьсан. Ер нь бол би бол тэрний бас нэг шалтгаан нь бол зорилго өөрөө жижигдснийх гэж би боддог. Ер нь бол хүн би бол одоо захиурын өндий гэдэг энэ зорилго бол ингээд ялтчгүй л одоо юу гэдэг олон юмн дээр олон шамтрах юмн дээр бол яасан гэж боддог. Тэгэхээр яг тэр нэг өөрийн яг бүр ингээд өөрийгөө кодчлоод өөрийгөө яг ямар юм легасигаар харж байгаа тэр нэг зорилго бол амар яг нэг хүрх гээд одоо мөрөөдөд байгаа очих гээд байгаа гэдэг юм уу тэр зүйл бол өөрөө үнэхээр л impossible зүйлийн төлөө л байвал тэрнээсээ болж би бол амжилт хүн бол тийм олон удаа ингээл чи өглөө босох хэцүү шүү дээ. Гэхдээ ингээл босно шантрах үе бол юу л байна. Ерөөс тэр л бүх хөвлбрүүд байна шүү дээ. Ингээл одоо энэ улсад зүгээр байна гэдэг чинь шантрал номер 50 баад шүү дээ яг үнэндээ. Одоо нөгөө яриатайгаа холбоотой тий. Ийм ингээд одоо бид нар өнөөдөр монголчууд бол үнэхээр дээрэл болохгүй. Тэрнээс соороо энэ бизнес хийж байгаа цагдаа имж ер нь энэ яг үнэндээ шүү дээ төрийн албан агч бид нар ийм манай асуудал ингээд дээр байгаа байхгүй. Тэгсэн дээр байгаа хүмүүс нь доотх асуудлаа шийдэх гээд байгаа байхгүй. Энэ бол өөрөө бүр үнэхээр одоо яаж хэлмээр юм те одоо бүр хэлгч үг болдохгүй байхгүй. Бидний асуудал дээрээ л байгаа. Энэ дээрээ өнөөдөр ингээд ядчихахад тэгээд одоо 300 сая хүнтэй биш юм аа. Тэ одоо хятадын юу юм бэ бид нар нэг баг юм уу? Сум баг гэсэн. Юу юм одоо нэг байр юм уу? Хороолол. За нэг хороолол биш тийм та. Нэг таавн шүү дээ. Харин тийм тэгсэн мөртлөө ингээд дэлхий дээр байхгүй гуйлгчин болж байна. Дэлхий дээр байхгүй одоо ингээд юун тэргүүлээд байна нэ. Амь орлолтоор хорт хавдраараа ер нь ихний дээгүүр дээрээ пста одоо тэр чи яаж уучны өвчлөл амар өндөр. Тэр чи яаж хөгжөөд байгаа. Тэр чи яаж хотодноор тавдар нэг хараалын үг хэлэхгүй үнэхээр байх юм. Гот би одоо айгуу стресстэй дагуулсан. одоо ингээд 10 минут хэлсэн сүүлийн асуулт гэж яасан. За. Тэгэхээр ер нь бол та хоёрын маань тэмцэл одоо монголчуудад бол үнэхээр бас л вау болдсон байна гэдгийг бол аль хэзээ харуулсан шүү. Ер нь бид энэ ишчээрээ ер нь бол цаашдаа тэмцэх ёстой. Би бол тэрийг үнэхээр би нэг 2 илүү 3 удаа атсан. Nice. Манай хамт олонтойгоо би хид таарсан. Хүй захирлаа. Чи явж байгаа. Окей. Офс орох уу? Орё. За гэд. Өнөөдөр яг нэг юм зөв тэмцэж болох юм байна гэдгийг бол бидэнд бас ийм боломж байгаа юм бол гэдгийг бол олон хүн харсан. Олон хүн харснаас гадна ер нь бол би бас ингэж бодож байна. Зөрөгтэй болсон.
Одоо бол ер нь маш шүү. Ер нь бол тий. Би бол тэгж бодож байна. Дээдчүүд бол маш шүү тий. Дээдчүүд бол одоо маш шүү. За одоо бол ер нь гэж би бол үнэхээр хэлмээр байна тий. Тэгээд буруу юмныхаа төлөө яг зөв арга барил, зөв юм хэлбэрээр бид нар одоо тэмцэх хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэхээр мөхлөө. Ер нь бараг мөхцөн ч юм уу дөө. Мэдгүй одоо биднэрт яг дотоогоор бол одоо яг үнэндээ шүү дээ. Мега болсон. Төвн талцсан. Гүй төв бүр минийхаар бол бүр ингээд бараг 15 таа байгаа байхгүй. Тэгээд 4 хэрэг өгцөн байна одоо. Байг өгцөө. Тэгэхдээ нэг байгаа нь support нэмэт байна. Тэгээд position 5 ингээд тэгээд 3 лайнээр орж ирж байна. Нөгөөд амилтал. За нэг 30 минут байна. 30 секунд байна. 30 секунд юу л 30 секунд. Саяын гэхдээ Отчтой 30 секунд ясалаар чи яа. саяын гэхдээ жигсаалаар бол нэг carry амилцсан шүү. Амар гоё тэ жигсаал хийх гэдэг carry амилцсан. Харин яг үнэ. Зөв жигсаал хийх гэдэг carry амилцсан. Окей. Тэгэд түрүүний нөгөө дэдчүүл болохгүй байна. Дэдчүүд болохгүй байна. Доороо бол уучрал тэр ихтэй амар үнэн санагдсан надаа. Цагдаа жишээлбэл тийм байлээ. Би ч бас цагдаагийнхантай айгүй ойрхон ажилласан зүйл эдээсээр. Тэгэл тэгж жагаад яг манай жишээлбэл хэрэг мэрэгтэр ажиллаж байгаа цагтаа магт амар хүн ирэх мэдрэмжтэй. Амар болтой амар хөлмөл цагтаа байхгүй. Тэгээд яг тийм мундаг цагтааг тийм лалрын юм хийхийг хүчилж байгаа дарга нар амар байгаад байгаа. Гүг харин асуудал нь ерөөсөө л тэр. Асуудал нь тэр. Би ч гэсэн одоо ингээд сүүлийн үед нийгмийн даатгал, татвар тэгэл одоо шүүх тодорхой хэмжээнд ингээл уулзалтаал цагдаатай ч гэсэн ингээл уулзлал гон чин зөндөл кейсүүд байгаа болохоор яг ингээд харилцахад ерөөсөө л миний ингээд бодлоод өөрчлөгдөд байгаа. Би өмнө нь ингээд бас яг татварын байцаагчтайгаа нүр тулаал ярилцаал зовлон жаргалаа хэлээд тэгж байгаагүй үн чинь ингээл нөгөө манай яруу нэгтлэн санхүү хариуцсан хүмүүс ингээл явжсэн. Энэ удаад би ингээл яг өөрөө явахад яг бас асуудлаа хэлэхэд ойлгож байгаа. За тэгвэл чамд нэрээ ингэя гэл нөгөө жинхэнэ negotiation яваал альтернатив боломжуудаа яриад цагдаа бол үнэхээр хэцүү амьдралтай шүү дээ. Манай одоо дүү цагдаа шүү дээ. Энэ нуруу одоо ингээд чин ажиллаж байгаа орчин ажиллаж байгаа цаг амар хүнд иймч бүгд адилхан. Зүгээр бизнес хийж байгаанууд нь ч гэсэн ингээл хөрх юм мөнчгнөрөөр хичээгэлэн нойртой норгүй ингээл асар их стресс. Гэтэл ерөн зүгээр асуудал нь л би одоо энэ харин одоо энэ одоо бидний энэ намын тогтолцоо, парламентын тогтолцоо одоо нам олонх одоо яг үнэндээ манай нэг гадаадд нэг таныг хичээд. Тэгээд хэлсэн юм нь нэг талаасаа гоё юм шиг нэг талаас аягүй муухай байсан. Та нар тэг одоо нэг юм бидний найзуудыг таньдаг. Та нар Америкт ирвэл алан штэ гэж байгаа. Биш тийштэй юу ярьж байгаа. Бүр тэг ингээд бро чи ингээд бүр ийм хүмүүс эн чи ийм хийгээд штэ. Тэгэд амар ах чинь та хэдэн залуучууд эн чи ирэх юм бол бүр алах гад штэ. Нам Монголда юу хийгээд байгаа. Хүрээд ир гэж байгаа. Очиж байгаа алнаа тэгтээ. Тэнгүүт Үнэн. Уул нь бол нэг талаасаа очиод ингээ гоё байх гэж байгаа юм шиг те. Нөгөө талаасаа бас ингээд скил сет ч юм уу тодорхой хэмжээнд одоо ингээд өнөөд нь тэнд ингээд үнэлэх тийм байна да гэж бодож байгаа нь nice. Гэт нөгөө талаасаа Монголд олон тэгж байж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Би одоо залуучуудыгаа бол яг үнэндээ мөрөөдлөөрөө л барьж байгаа байхгүй. Яг үнэндээ цөмөрөө хамтдаа чаднаа тий. Бидэнд ойр байна, бидэнд боломж байна. Энэ зүйлэл яг үнэндээ барьж байгаа. Тэрнээс яг үнэндээ залуучууд маань бол энэ нийгэм, энэ болж байгаа юмд бол үнэхээр буугаад өгсөн шүү дээ. Гэтэ утахгүй гайг болох хаа, сажрах хаа манайхаа. Оролцохгүй сажрахгүй шүү дээ. Оролцсон базаад манай та хоёрт бол баярлж байгаа шүү. Баярлалаа. Оролцуулсан. Та хоёрт бол залуучуудыг, монголчуудыг бол оролцуулсан шүү. Стартап хөрөнгө оруулалт баярлалаа. Стартап хөрөнгө оруулалт те
одоо tech компани, angel investor юу юм бэ? Сахиусан тэнгэрийг хэлээд байгаа юм уу гэдэг үе дээр л одоо ингээд цахиур мөндө гэж орилсоор өдийг хурж байгаа. Тэгээд хамгийн гол нь зүгээр орилоод яваагүй ингээд зүтгээд пичүүд хийгээд орлогууд хийгээд хөтөлбөрүүд дээр очиод тий ингээд Монгол гэдэг нэрийг тахлаад тий Монгол гэхэлэр нэг юм гайс байдаг шүү гэдэг юм руу ингээд аваачаад алхам алхамаар төхүүлж байгаа хүмүүс энийг болоод явж байгаад нь бол маш их баярлдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээ буцаагаад хамгийн эцсийн одоо цагийг танд үлдээе. Тэгээд эцсийн одоо эцсийн үг хэлээ чинь муухай Сүүлийн мөчийг танд үлдээ. тий эцсийн үг биш шүү засаарай. Тийм Подкастыг ер нь төгсгөөч. гоё ярьлаа. Тэгээд урсанд баярлаа. Бас эн чинь ингээл гоё стресс relief whatever те. Гоё ер нь ингээд байгаагаараа байгаад гоё байна гэдэг бол гоё. Бид гэхдээ яг тойрт ч гэсэн тойрт ингээд зориулаад хэлчээ те. Ер нь юм ихлүүлнэ гэдэг өөрөө ер нь хэцүү те. Тэгэхэд бас ингээд гоё шин нэрээч өгж амжаагүй гоё подкаста ямар ч гэсэн ихлүүлчихэж Подкаст. одоо 2 дугаар зочноор урьсан байна. Тэгэхээр ер нь ингээд эхлэл болгон өөрөө гоё. Эхлэл болгон өөрөө одоо альва тухайн ажлын 50% ерөөсөө л тэр нэрээч өгж амжаагүй тэгсэн мөртлөө зөрөгтэй ингээд эхлүүлнэ гэдэг бол супер. Тэгээ эннийх нь би бас ингээд гэрч байгаа байхгүй. Мэдээж нэг нэртэй YouTube дээр тавигдана л да дараа нь тий. Гэхдээ тэрийг бол одоо би ингээд Юу болох юм? хоёр үүсгэн байгуулагч нь мдээгүй мөртлөө урьдсан. Тэгээд энд баярлж байна. Тэгээд залуучууд бол та хэдийнхаа саяны одоо огцрох амархан тий хөдөлгөөнөөр бол үнэхээр бахархаж байгаа. Би бахархаж байгаа. Хэдий дуудаа атсан. Тийм тэгэхээр тэрийг ингээд бас тоёртоос манлайлаад яасных тэрэнд одоо баярлалаа л гэж officially Манай 10 хэдэн залуучууд бүгдээрээ сонсож байгаа хоо. тийм чи ингээд Багч. багштай эзэн дүндээ. Окей. За окей тэгээд ер нь сүлжсэнөөс хав илүү ярилцсан бол маш гоё сонирхолтой дугаараас болж бодож байна. Тэгээд яг гоо ер нь бол ийм ирчүүд бас дийлэх гоё сонсоосоо те. Нэг юм залуу үеийн хүмүүс тэгээд нөгөө хол явсан хүнээс үг сонс те. Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг шиг. Тэгээд илүү салбарынхаа бас юмнуудыг асуулаа. Тэгээд гоё мэдээлэл, гоё мэдрэмж, гоё бас бодлуудаа хуваалцсан танд баярлалаа. Тэгээд энэ үрээд өнөөдөр хэдүүлийн дугаараа өндөрлүүлээ. Ядахгүй дараагийнхаа дугаараар иргэн уулзцгаая. Бай. Баяртай. Зэ. Nice. Гоё яллаа шүү. Дагуу юу? Nice. Хурдан л өнгөрчээд байгаа юм да. Гэтэ их удаан ярьж. Би ч бас ер нь удаан ярьдаг.